За ороймонд манайхан өнөөдөр нөгөө ээлжид яг шууд ярихгүй жоохон хүлээл тавьчихна. Одоо манайхан нэмээрээ ширлэрээ гэх юм уу. Тэгж хөгжүүлэх хэрэгтэй юу? Үгүй юу? За ороймонд тэгээд 11 сарын 6-ны өдөр зохион байгуулагдах Монгол хүүхэд, Монгол өв соёл, монголчуудын дахин сэргэн мандал гэдэг сэдвийн хүрээнд хийж байгаа форумын бэлтгэл ажлын хүрээнд оройд бас манай нэг тархины хакер гэдэг подкастт оролцож исэн зочдоо сурлаар урьж оролцуулж бас өөр сэдвийн хүрээнд ярилцлага хийж байгаа. Тэгээд өнөөдөр 2 дахь орой болж байгаа. Тэгээд манай зочид маань, үзэгчид маань бас ятал төр зур хүлээгээд сайхан шеэрлээд тэгээд ягаарай. Өнөөдөр бол яг энэ Club House-ын зочдтой хэлэхэд бид нар нэг тархины хакер гэдэг нэг тийм нэвтрүүлэг хөтөлдөг бас зарим өчигдрөөс сонссон харагдчихжээ. Тэгээд тэр нэвтрүүлэгт оролцож исэн зочдоо, подкастт оролцож исэн зочдоо бол 11 сарын 6-ны өдөр Монгол өв соёл, Монгол хүүхэд, монголчуудын дахин сэргэн мандалт гэсэн тийм сэдвийн хүрээнд хийх гэж байгаа хэлэлцүүлэг форумын бэлтгэл ажлын хүрээнд бас тэнд оролцох зочдоо ер нь энэ бид нар сэргэн мандахын тулд бас арай өөр өнцгөөс нь харах гэдэг үзүүл яасан. Одоо сэргэн мандлын тухай ярихдаа дандаа нэг тийм мөнгө, санхүү, эдийн засгийн бодлого, олон улсын харилцаа, заа хувийн хөгжил, төлөвшил, боловсрол гэдэг олон зүйлийн тухай ярьж байгаа. Тэгээ бидний тухайд бол хүмүүс аль болохоор нэг ярихаас жоохон жирэхдэг. Их хамаагүй ярих тэр нөгөө юунуудын тоонд орчих гээд байдаг. Нөгөө мөрөөдлийн багч гэдэг юм уу, юу гэдэг нэг тийм юмруудын тоонд орчихъя гэд хүмүүс нэг жоохон болгоомжлоод байдаг. Тэр сэдвийг айхгүйгээр барьж авч ярьж эхэлж байгаа. Тэгээд яг хөө миний хувьд бол бас сүүлийн 10-аад жилийн ертөнцийн үүслийн тухай, улс төрийн үзэл баримтлалуудын тухай, даалт ертөнцийн тухай, тэнгэр үзлийн тухай гэдэг ингээд Монголын уус тавчаа гэдэг олон зүйлийн тухай сонирхож судалж хагаад өөр ирэхгүй аливаа улс үндэстэн аливаа одоо хамт олон айл гэр бүл ч гэсэн сэргэн мандыг гэх юм бол бүр шал өөр өнцгөөс нэхлэх хэрэгтэй байна гэсэн тийм бодол, тийм итгэл үнэмшил төрчөөд тэгээд тэр итгэл үнэмшлийнхаа дагуу бас яг энэ чиглэлээр судалдаг, оролддог маш олон гайхамшигтай хүмүүстэй танилцж тэр хүмүүстэйгээ ярилцаж бас баггүй хугацааг өнгөрүүлээ. Тэгээд ер нь энэ жилээс нэлээд тийм зоригтойгоор гарч ирья, олон түмэндээ ярья. Нэгэнд тэнд байгаа оршихуй, тэнд байгаа мэдлэг, мэдээлэл бол гарцаагүй учраас өнөөдрийн шинжлэх ухааны энэ нөхцөл баригдлагүйгээр чөлөөтэй яриад үзэгсэн тийм бодлын үднэс ярьж байгаа. Тэгээд өнөөдрийн зочноор бол манай Баясаа орж ирсэн. Баясаа маань бол бас энэ 2-3 сайхан ном хийсэн юм аа. Одоо та намайг нааш нэгэж энэ гадна татны барууны болон одоо Аз дорн дахинд байсан олон тэр далд ертөнцийн тухай номнуудыг бас нэлээд сонирхож харж исэн. Тэгээ тэр номнуудтай харьцуулшгүй бүр игнэшгүй тийм маш сонирхолтой нэг тийм 2 ном байсан. Оршихуйн 6 төв гэдэг нэг ном нь. Энэ оршихуйн 6 төв нь бол дэлхийн ертөнц, дэлхий дээр байгаа үе давхаргууд, амьтны аймагуд, сүнс гэдэг юм уу, далд ертөнцийнхэн ямархуу хоорондоо нөгөө уялдаа холбоотойгоор яаж оршин байдаг юм бэ гэдэг талаас илүүх одоо бичсэн гэх юм уу да. Нэг талаас нөгөө талаас бол одоо өндөр дээд өвгдүүдийнх нь хэлж загснаар буулгасан ном. Яг одоо орчин хүмүүсийн барууны номууд уншихад ямар амархан хэлбэр байдаг вэ, ямар ойлгомжтой байдаг вэ, тэр стандарт илүүх нийцүүлж гаргасан тийм ном байгаа. Энэ зүгээр яг орсуудын нэг тийм ноосфер, атмосфер, биосфер гэдэг ингээд орсууд нэг тийм олон оюун мандал, шин мандал, агаар мандал гэсэн тийм давхаргууд гэж орсуудын нэг таньсан тэр юутай бас нэлээд төхөж очиж байгаа. Гэхдээ тэрний хажууд бол бүр эрхэм дээд мэдлэгийн тухай нэг юм оршихуйн 6 төв гэдэг номыг бас буулгасан. Дараа нөгөө бидний нөгөө ярьж чадахгүй байгаа зарим хэсэг, цөөн хэсэгт нь яриад байгаа сүнс гэж юу юм бэ? Яг тэр сүнс нь ханаасаа яаж үүсч бий болдгийг, ямархуу үүрэгтэй байдгийг, ямархуу одоо хүний биеийн сүнс, ямархуу одоо үүрэг өгөгдөлтэй, ямархуу төрөлтэй хичнээн юунаас бүрддэг, тогтдог гэдэг талаар бас нэг тийм сонирхолтой бүр уншихтаар бүр яг л ийм л байх ёстой доо гэж бодмоор
ийм хоёр номуудыг буулгасан, зохиосон, редакторлсан юу гэж ч одоо ойлгож болох юм тэгж ойлгож болохоор тийм номуудыг гаргасан байгаа. Тэгээд өнөөдрөө бол бидний монголчуудын дахин сэргэн мандалттай бас энэ сүнсний ертөнц, далд ертөнц өөрөө ямар холбоотой, ямар хамааралтай байж болох вэ? Монголын ус тавчаан дээр гардаг одтой тэнгэр орчиж орондоо унтах завгүй олзолдон байлдчихлаа. Тэгээ бас бидний одоо өдөө хүртэл хүмүүсийн ахмадуудын ярианд ирсэн дээдэс суудлаа олохгүй бол дооцс гүйдлээ олохгүй гэдэг яриануд хүртэл явж тэр сүнсний ертөнц, далд ертөнцүүдтэй бас холбогдох сэжин байдаг юм байна. Тэнд уучраа олцох тэр энд илүү хэвнэгдэл бий болдог. Илүү хүч хэрэгжилт бий болдог. Тэрийг магадгүй Тэнгэрийн санаа, мөнх Тэнгэрийн хүчин дормоор гэсэн тийм ойлголтуудаар тайлбарлсан тийм тайлбаруудаас талаас нь аль талаас нь харж ийн хүн ямар төвчний ойлголт байна гэдэг талаасаа бол бас хоорондоо уялдах тийм боломж болцоонууд байна да гэж бодсоо. Тэгээд баясагчийг одоо өөрийгөө тавчгаан танилцуулаад номнуудынхаа тухай тавчгаан ярих боломжийг одоо танд өгье. Бидний яриа бол одоо дэлхий дээр тархан суусан монголчууд гэсэн тийм тархсан Монгол, дэлхийгээр тархсан Монгол гэдэг клуб хаус дээр мөн Тэнгэр үзэлтний нэгдсэн холбоо тархины хакер гэсэн пэйж хуудасуудаар шууд явж байгаа. Тэгэд бит хоёрын яриа нэг цаг орчим, цаг жоохон гарангийн хугацаанд бол эхлээд бит хоёр ярьчих. Та хэд маань сонсож байгаад дараа нь бол нэг асуултуудаа асуугаарай. Манай клуб хаусын бусад модераторууд бас одоо энэ үнийг зохион байгуулахад бас туслана гэдэгт найдаж байна. Одоо юун дээр бол Facebook-ын группүүдээр манай энэ залуучууд ажиллаж байгаа бас Facebook-ын группүүдээр дамжуулаад тэрний одоо комент хэсэгт нь асуух асуулт болон санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Бид бас тэрийг харах бололцоо байгаа. Тэгээд аль болохоор олон хүмүүстэй харилцаж, ярилцаж, санал бодлын одоо тусгаж одоо тэрүүнд аль болохоор хариулах чиглэлээр өнөөдрийн ярилцлагыг өрнүүлэе гэж бодож байна. За ингээд орой минь. За амлан байцгаана уу. Манай лайв нэвтрүүлгийг үзэж байгаа энэ уран зочдын түмэн амлан гэрийн мэдчилж байна. Намайг Содон цэргийн баясгалан гэдэг. Би Оросын холбооны улсад Ленинградын Төмөлсөгийн дээд сургуульд холбооны инженер буюу тэр үед бол автоматик телемеханик мэргэжлээр төгссөн. Дараа нь Америкийн нэгдсэн улсад тээврийн менежмент чиглэлээр суралцсан. Ийм хүн байна. Тэгээд яагаад далд ертөнц гэдэг юм уу? Энэ сүнсний ертөнц рүү орсон бэ гэхлээр сүнсний дуудлага гэдэг юм өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг чагнаж авсны хүчинд гэдэг юм. Тэгж яваад энэ рүү орсон байгаа. Бэлгийн мэдлэг буюу энэ далд ертөнцийн сүнсглийн ертөнцийн мэдлэг рүү мэдээлэл рүү хөтлөгдөн орсон. Улмаахан маш сул сонсогдож байна. Сул сонсогдож байна. За. Facebook дээр яаж байгаа бол за Facebook ороогүй. За. Clubhouse дээр яг цаана ирж байгаа юм нэрээ маш сул сонсогдож байна. за. Миний яриа ямар хөө сонсогдож байна? Таны яриа зүгээр байна. За тэгвэл би учрыг нь олчлаа ойлголоо. За баярлалаа. Бас хэлээд яваад яриад яваад байгаарай. За та надаа мод өгчих тэгээд би хүмүүсийг татаад тэгээд орсон. За тэгээ. Тэр чи яаж өглөө? Мод. Нэг зурган дээр дарж агаад. За. Тэгээд нэг мод гэдэг нь доор сонголтууд орж иж байгаа модератор гэх сонголт байна. За жоо. Make more. Авснаа болчлаа. За ойлголоо. За тийм байна. Асаагч мань одоо тавчгаан дахиад өөрийгөө ярих хэрэгтэй болж урьж байна. Тий. За намайг Содон цэргийн баясгалан гэдэг. Би Төмөлсөгийн цахилгаан холбооны буюу автоматик телемеханик инженер мэргэжилтэй. Оросын холбооны улсын Ленинградд төгссөн. Дараа нь Америкийн нэгдсэн улсын Колорадо мужийн Денвер их сургуульд. Денверийн Колорадогийн их сургуульд сурч төгссөн тийм хүн байгаа. За тэгээд яг хөө зүгээр л жирийн одоо гэдэг инженерийн гэдэг жирийн сэхэдний амьдралаар амьдарч явж байгаад өстой нэг амьдралын одоо гэдэг өөрийн дотоод сэтгэлийн дуудлагаар гэж хэлэх юм уу да тэгж явж байгаад энэ бэлгийн ертөнц буюу энэ одоо өстой хүмүүсийн ярьж чадахгүй байгаа одоо юу гэдэг энэ сэдв рүү энэ одоо ертөнц рүү энэ мэдлэг рүү голсон орсон тийм хүн байгаа. Тэгээд тэрнийхээ дагуу нэгэнтээ энэ мэдлэгийг таньчаад сэжмээс нь ингээд хатгацсан тохиолдолд аргагүй ингээл цааш явахаас үр замгүй байд юм билээ. Тэгэл улам одоо гүнзгийрүүлээд гэдэг юм чадлынхаа хэмжээнд өөрийгөө
Нэг талаасаа тэр далд ертөнцийн юм чи өөрөө сонирхолтой далд мэдлэг. А нөгөө талаасаа нэг цаанаасаа зүрх сэтгэл тэр чинь ингээд уягдаад гэдэг юм татагдаад яваад байдаг. Тэгж явсаар хагаад өнөөдрийг хүрсэн. Тэгээд яг хав миний одоогийн байгууллага харьяалагдж байгаа байгууллага юм бол Тэнгэр гэхий төрийн бас байгууллага буюу дээд Тэнгэрийн нэр нь болохоор Номтын Тэнгэрийн дэмчийн өргөө гэдэг бүлд харьяалагдж явдаг. Тэгээд тэнд харьяалагдж явж байхдаа хэд хэдэн 13 судар манай Номтын Тэнгэрийн дэмчийн өргөнд өртөөлөгдөн бууснаас өнөөдөр яг хоёрыг нь тайлбарлах зорилгоор энэ дуулцалт хийж байна тий. Тэгээ хоёр дээр нэлээд ач холбогдол гэж харна. Тэгээд манай Facebook-ийн найзууд маань бас сайн шеэр хийгээд өгөөрэй. Clubhouse дээр сонсож байгаа нөхдүүд нь найзуудаа сайхан ураад аль болохоор олуулаа өнөөдөр их тийм сонирхолтой тэр болгон яригадад байдгүй тийм сэдвийн тухай бас нээлттэй ярьж байгаа учраас аль болохоор олон найз нөхдийгөө ураад аль болохоор олон хүнд шеэрлэж хүргээрэй гэсэн тийм хүсэлт байна. Миний зүгээс эхлээд сүнсний ертөнцөөс эхлүүл зүйтэй юу? Ер нь зүгээр дараадлын хувьд бодоход. Тэгж болно. Тийм сүнсний ертөнцөөс эхлээд ер нь сүнс гэдэг чинь юу юм бэ гэдэг асуудлаас эхлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Сүнс гэдэг чинь юу юм? Одоо таны энэ одоо номон дээр буулгаснаар бол сүнсийг бараг 108 төрлийн ч бараг сүнс байдаг тийм хэмжээний ярьсан, бичсэн харагдаж илээ. Тэгсэн. Тэгэхээр энэ тухай эхлээд ярив. Ер нь сүнс гэдэг чинь ер нь сүнсний ерөнхийдөө энэ одоо бидний оршихуйд яаж нөлөөлдөг, хүнд юу яаж нөлөөлдөг, ямархуу одоо систем энэний цаана ажиллаад байна гэдэг талаас нь яриад дараа нь 650-тэйгээ ойлдуулбал их зүйтэй юм шиг санагдсан. За би нэг сүнсний тухай ярихлаар юу ярьсан? Алтан судрыг баримталдаг. Ерөөсөө алтан судрын мэдлэг гэдэг юм. Тэндээ чинь ерөөсөө сүнсний ертөнц буюу сүнсний оршихуйн тухай, сүнсний одоо бүтцийн тухай маш дэлгэрэнгүй бичсэн байдгийг. Яг гоо тийм кодлсон хэлбэрээр гэдэг юм одоо маш их тийм төлхөр ашиглаж хэлсэн байдаг тий. Миний хувьд бол одоо маш энгийн хэлбэрээр тайлбарлах юм ерөөсөө хүн болгон сүнстэй, амьтан болгон сүнстэй. Тэгээд сүнс гэхлээр яг нэг алтан судрын хэллэгээр сүнс чинь өөрөө эрчимтэй. Өөр ингэсэн одоо нэг үетэй ур чадвар, авьяас бэлэг, эрдэм мэдлэгийн сан хөмрөгтэй. Дээрээс нь өөр ингэсэн хувцс хоёг дуулахтай. Тэгээд одоо юу гэдэг өөрийгөө хамгаалах тодорхой хэмжээний зүйлтэй гэх. Тиймэрхүү утгаараа тайлбарладаг. Яг тэгжил тайлбарлаж хэлье да. Тэгэхгүй бол би дээрээс хэлсэн одоо тодорхойлтын хэмжээнд ярихгүй хамаагүй хальчвал бас төрөлд өчөх болоо гэж бодоод байна. Нэг талаасаа яг эрчим хэлбэр талаасаа нөгөө талаасаа эрчим дотор ч дандаа л мэдээлэл байж байгаа. Хоосон эрчим гэж ерөөсөө байхгүй. Ямар нэг эрчим дотор эрчмийн тэр эрчмийг оршоож байгаа гэдэг нь эрчмийг бий болгосон гэдэг нь эрчмийг нөхцөлдүүлсэн одоо мөн чанар амьд эсвэл одоо юу гэдгийг мэдээлэл байж байгаа. Тэгэхээр сүнс маань өөрөө амьтай, тарих уянтай, дээрэс нь эрчмийн хуралдаатай, тэгээд хийх үйл хэрэгтэй. Яг л одоо баясгалангийн сүнс байлаа гэхэд баясгалантай өвч бүрэн ижлэгэн тийм сүнсүүд л байж байгаа. Гэж хэдүүл одоо ойлгох нь бас арай ойлгохгүй. Ер нь бол манай үзэгчдийг ингээд зүгээр харж байхад сонсож байгаа хүмүүсийн ойлголт бол маш өндөр түвшинд хүрсэн байна. Тийм учраас санаа зовхгүйгээр зүгээр тийм ярмаар санагдаад явж байгаа байхгүй юу? Эдгээр бүгдөө талхалыг боцруугаа л ойр хаяхгүй бол цаад хүнийхэн нэрээ ер нь ч осол хэвээрэл байгаа дээ. Тэгээд нэг шууд сүнс бол эрчим юм а гэж бол ядамг болох гэдэг байна. Тийм ээ тийм. Сүнс бол одоо мэдээлэл юм а гэхэлэр бас ядамг. Тийм. Аль алийг хагуулж байгаа тийм үү? Тийм. Тэгэхээр нэг одоо ерөнхийдөө хүмүүс бол мэддэг болсон мэдээж сүнс бол одоо гэдэг хүний махан бие бидний настай харьцуулшгүй өндөр настай ч гэдэг маш эртнийхэн дэрэг ойлгосон байна. Тэгээд сүнсний одоо гэдэг хэмжээс гэдэг юм сүнс одоо маш олон төрлийн ялгууртай оюун санааны хөгжлийн хувьд гэдэг юм эсвэл үүсэл гаргалын хувьд гэдэг юм эсвэл түүхэн цаг хугацааны товчоосон намтар түүхийн хувьд бас янз янз байдгийг бол ойлгоцсон байлээ тий. Тэр талаасаа. Тэгвэл бүр энгийн болох юм. Одоо жишээл хүүхдүүдийн хүм тэгээд шинэ одоо жоохон хүүхдүүд ингээ харахад тодорхой өгдөлтөй төрөөд байна гэдэг байна шүү дээ. Өгдөлтөй. Зарим эрдэмтэн болох өгдөлтөй, зарим эмч болох өгдөлтөй, зарим нь улс төрч болох өгдөлтөй, зарим нь бизнесмен болох өгдөлтөй. Энэ өгдлийг таньж болох уу жишээ? Болдгоо яа тэр чинь. Яаж таних юм? Яаж мэдэгдэх юм? Сүнс чинь өөрөө нөө хэлж штэ одоо мэдээллийн сан хөмрөгтэй. Тий. Өөрөө тэгээ өөрийнхөө акашин одоо өөрийнхөө бүх түүх намтрыг мэдчихэж байгаа. За. Хэрвээ сүнс өөрийгөө тэрийг хэлэх одоо юу гэдэг
хэлэх ёстой бол гэдэг юм. Эсвэл тэрийг хэлүүлж чадах юм бол сүнс өөрөө бүгдийг мэдчихэдэг. Би анх одоо юу гэдэг тэдэн мянган жилийн өмнө би тэр гариг эрхсдэр тэгж бүтээгдсэн гэж хэлж чадна. Энэ удаад би энэ дэлхийд ийм зорилготой даалгавртай төрсөн гэж хэлж чадна. Аль гариг эрхсээс төрсөн бэ? Ямар авяас мэрэгжил эзэмших одоо боломжтой эсвэл миний одоо сүнсэнд миний одоо урд олон удаа төрж байгаад миний бахан биед надад одоо ийм мэдлэг авяас бэлгийг өвлүүлж чадсан. Тийм одоо миний одоо урд насны сүнс одоо юу гэдэг за инженер хүн байсан гэж тийм үү. Тэгэхээр тэр хүн одоо юу гэдэг ямар за юуны инженер гэдэг тэр чиглэлээр мэдлэгтэй гэсэн. Урд наснаа ямар нэг урд наснд ч байж болно шүү дээ. Зүгээр одоо маш мундаг хэлний авьяастай хүн байсан гэж болоо хэлмэрчлээ олон хэлтэй. Тэгэх юм бол тэр сүмсэнд тэр хэлний олон авьяас бэлэг байж л. Үе төрөлдөө сурж исэн эрдэм мэдлгүй сүнсэнд хадгалагдаад үлдчихдэг гэсэн үг санаа юу? Хэрэгтэйнүүд нь хадгалагдана. Хэрэгтэйнүүд. Тэг. Хадгалагдана дээрэс нь цоожлоогүй бол хэрвээ тэрийг одоо ингэ цаанаас хаан штэ. Тэгээгүй бол байж л байна. Аяндаа нүг өстө зөнгөө чагнаа явж хатал тэр авьяас нь ундраад нэлхаасаа 4-5 наснаас агуу хөгжмийн зохиолж болох нь тодорч идэв тийм үү? Эсвэл 6 болох нь тодорч идэв. Эсвэл одоо бүх ч идэв юм. Тэр чинь бүгд л сүнсний өгдөл шүү дээ. Тэгэхээр сая таны яриад нэг сонирхолтой юм гээд тэд нар ч одоо ингээ гариг эргэс дамжаад ингээ тэнүүчтэд төрөөд явж идэг гэсэн ойлголт байна. Тэдрээс өөр гариг ертөнц байгаа гэдэгтэр бол одоо жишээл эрдэмтэд ч гэдэг юм астрономч одоо нээж чадаагүй байгаа шүү дээ. Бас харьцангуй одоо жоохон нээж эхэлж байгаа шүү дээ. Саран дээр тийм улмар боллоо. Юу гэдэг ангар гараг дээр юм одоо тийм амьдрал байгаа болохоор илрүүллээ гэдэг илрүүлж байгаа шүү дээ. Бас арайч гэж болохгүй. Гэхдээ ерөнхийдөө бол бидний сүнс энэ дэлхий зарим нь бүтээгдсэн, зарим нь өөр гариг эрхсүүдээр бүтээгдсэн. Тэгээд сүнс чинь хөгжихийн тулд одоо нэг нялх хүүхдийг ингэ бодолтой дөнгөж төрсэн нялх хүүхдийг бид нар хичнээн жил тоглож ээж тэрийг амьдралын замдаар хөтлөж гаргаж байна тий. Тэгж юм. Гэвч чинь сүнс чинь өөрөө бас хөвчүүхэн нялх байгаа тэрийг чинь ингэ хөгжүүлнэ бойжуулна. Тэхийн тул тодорхой орон зайнууд дээр тодорхой гариг эрхсүүдээр тодорхой галактикууд дээр амьдруулж тэгжижээс сая одоо босгож байгаа. Тэгээ сүнс гэдэг зүйл чинь хамгийн ихэд амнаас бүтэж байгаа. Тэгээ амин одоо жишээлбэл эсийг ярил л да тий. Нэгээс тамд олон эс гэдэг ингээд явсаар хагаад том одоо гэдэг бид нар чинь амтан болчихж байгаа. Тэрнтэй адилхан сүнсчсэн анх жижигхэн өчүүхэн амнаас үүссэн. Тэгээд тэр нь болохоор амны галактик буюу тухайн амны оршихуудад үж байдаг. Тэр амийг ингээ бойжуулж ингээ тэтгэж өгүүлчихгүй шиг ингээ те одоо томрол одоо махан биетэ одоо юу гэдэг том туулаа молон чам хоо болтол тэр чинь маш олон төрлийг дамжуулж ирж тийм болно шүү дээ. Сүнс ингээд одоо юу гэдэг те төрөл дамжихтаа тэр мэдээллүүд нь угаагдж арчигдаж цэвэрлэгддэг ч гэдэг юм уу. Нөгөө өөлийн өөр нүгэл эсвэл сөрөг үйл ажиллагаа хийсэн юмнууд нь цэвэрлэгдэх тийм тохиолдол байна уу? Тэр чинь нугасаа цэвэрлдэг ухааруулдаг ирлэг там байж шүү дээ. Ирлэг там бас байгаа тийм. Байн дээрэс нэг талаас нь нөгөө талаас амьдралын олон туршилтууд шалгуур сорилтуудын сүд байж шүү дээ. Даваа нухчаанууд тэр тоолонд хүн өөрөө нэг ухаачаад ирэх юм бол алдаагаа давтахгүй гэдэг юм буруу зүйлээ ойлгоод ирэх юм эсвэл хар буруу одоо үйлдэл хийхгүй хэл бодохгүй санахгүй болоод ирэх юм өөрөө хариндаа амьсч байгаа шүү дээ. Тийм. Жишээлбэл ингэж ярьжсэн л да нөгөө одоо ямар нэг бизнес ч юм уу нэг юм хийж байгаад ингээд ажлын огт бүтэхгүй хүмүүсийн одоо цаад сүнсийн ч юм онцлоод үзэхдээ эсвэл эрдэмтэн юм уу эсвэл өөр чиглэл хийх хэрэгтэй байсан чинь нөгөө сүнснийхээ өгдлөөс өөр зөрсөн ажил хийгээд байгаа хүний ажил үүсбэлэхүүдээ нэгсэн тиймэрхүү юм яриад энэ байж болох уу? Энэ угаасаа байдаг. Бүр маш их байдаг. Одоо ялангуяа нэг бэлгийн хүчин хаалттай байд одоо юу яадаг вэ? Сүнсийг ингээ үгүйсгдэг байсан саяхны цаг. Биднийг ч хүртэл ингээ жоохон багт чинь өө чиний аав одоо тий эмч чи эмч бол. Чиний ээж одоо нэгтлэн эмчин чи нэгтлэн бол гэл ингээл хүчээр эсвэл за энэ цаг үед арай эрдэлтэй юм байна. Бүгд хуульчуд гэл баахан хуульч төрсэн, баахан эдийн засаг төрсэн. Гэтэл тэр хүмүүс чинь өөр хөвгөлтэй, өөр авьяастай, өөр сонирхолтой төрж байгаа байхгүй юу? Тэгж байгаа. За тэгвэл одоо нэгэнт би ээж авахын ятгалгаар ч юм өөрөө би мэдэхгүйгээсээ болоод ямар нэгэн мэрэгжил эзэмшээд зөндөө ажиллаад аваа хөвгтэй болоод ч гэдэг юм ингээд явсан. Гэхдээ энэ ажил надад таалагдахгүй. Намайг өөр зүрх сэтгэл дуудаад байдаг. Тэгээ би тэрийг яаж таньж олж мэдэж эсвэл амжилтанд хүрэхгүй байгаа энэ юмнуудаас яаж би амжилтанд хүргэж болох тэр талбартаа гарч болохын энийг сүнсээр дамжуулж яаж онцлохын яаж мэдэх үү гэсэн. Заавал онцлог ер нь бол хүн өөрөө зөм бэлэг сайтай байх юм бол зүрх сэтгэлээ дотооддоо болгож чагнаж чаддаг юм бол тэр чинь хэлж яадаг шүү дээ. Энэ миний явах зам биш ээ. Гэт ингээ өөр юм руу ингээ дур сонирхол татагтаад өгөөд идэг шүү дээ. Одоо юу гэдгийг одоо нэг алдартай мундаг дуучин маань одоо би зүрд нэрийг хэлэхгүй. Тэр хүн одоо Ленинградад барилгын инженерингдээ сургууль сурчсан байхгүй юу? Гээл явсаар хагаад Оросуудын урлагийн тэр үйлчлэгийн тэр юунуудыг дагаж явж байгаа л одоо өнөөдөр аягүй мундаг дуучин болсон. Тэр чинь өөрөө нэг цаад сүнсний зөнгөө сайн чагнаж чадчихсан л хэлбэр шүү дээ. Нэг талаас хэрвээ тийм бол хүмүүс одоо ингэдэг
2 дахь мэрэгжил, 3 дахь мэрэгжлээгээд эзэмшээ явж байна тий. Тэгж явахдаа жинхэнэ одоо гэдэг. Эхлээд аав ээжийнхээ хатгалгаар гэдэг нь эсвэл одоо гэдэг багш нарын хатгалгаар гэдэг нь магадгүй хэн нэгнийгээ даган дураад, найз хүүхдээ даган дураад зод нэг мэрэгжил эзэмшлээ гэж бодъё тий. Гэтэл дараа нь тэр нь бол тэрнээс кайф авахгүй шүү дээ хүн угаасаа сүнсэн дотроос нь үгүй чи ийм хийх гэж энэ хорвоо төрөв чи чамд шал өөр авьяасаа чи шал өөр сүнсний өгөгдөлтэй шал өөр мөрөгтэй албартай хорвоо ирсэн шүү дээ гэд дотроос нь үргэлж тэгээд нөгөө хүн чинь өөр юм хайж авч жаад 2 дахь мөрөдөл 3 дахь мөрөдөл дээр өөр голоод авдаг тийм тал бас байгаа тийм. Гэхдээ нэг юм ойлгох бас тэгж яг цаг хугацаа алдсан байсан ч гэсэн хүний сурсан мэдсэн хүн тэзээч илүүддэггүй хэрэг болж л идэг. Хэрвээ тэрийг хэрэглэж чадвал шүү хэрэглэж чадахгүй олон мэрэгжил эзэмшээд явах бас хүмүүс байна. Тэгэхээр сүнсийг унших боломжтой. Би манайхан бол одоо нэг хүүхдийн яг тэр сүнсэн дээр одоо ингэж энэ хүүхдийн сүнсүүд оддоос ирж байна. Гэхдээ оддоос гингүүтэл одоо ганцхан одоо байхгүй шүү дээ. Тэнгэрч юу бол одон гэрүүд байна тийм үү. За ядчил за оддоос ирж байна. Одон гэрүүдээс ирж байна. Оддын чуулган оддын айч гэдэг юм янз бүр. За тэгж ирж байна. За хүн там одноос ч гэдэг юм те. Эсвэл одоо жигс руугаа од ч гэдэг юм. Алтан гац 9 шарга од ч гэдэг юм. Ингээд ирж төрж байна. Угаасаа яг одоо ингэ эрэхтэй. За одоо сүнсний тэр чинь одоо сүнсний айл нэг ертөнцид амьдарч байгаад ирж байгаа шүү дээ. За тэгвэл тэгж ирж байна. Тэрийг болохоор ерөнхийдөө оддын хүмүүс гэж нэрлэжээ та. За галактикуудаас ирж байна. За галактикуудаас за ер нь бол тэгээд галактикууд маш олон байгаа. За тэрийг орчих. За оддын чуулган буюу оддын аймагуудаас буюу галактикуудаас маш их төрж байна. Маш их ч байгаа ер нь мэрэгсэл төрж байна. Дээрээс нь юунаас төрж байна? Нарны аймагуудаас угаасаа гаргисаас одон дөр төрдөг. Гаргисын дагуулуудаас бас төрдөг. Сарнаас ирдэг. Сарны нөө эргэн тойрны ордуудаас 28 орд гэж байдаг шүү дээ. Тэндээс ир төрж байна. Мананцруудаас ир төрж байна. Нүхнүүдээс их төрж байна. Тэгээд од гарыг ирсвс нүхнүүд хоорондоо нэгшлийн судлуудтай байхгүй. Одоо жишээлбэл гол ингээ эндээс нураас гэдэг юм тэндээс нь далай тэнгисээс гол урсаад энд очдог. Тийм тэр шиг гариг ирс бүхэн эрчмийн сүлдээ болдог. Судлуудтай. Галын судал, цацрагын судал, усан судал, одоо хийн судлууд, эрчмийн судлуудтай. Эрчмийн сүлдэж өгүүлж авалж идэг. Тэр орон зайдаас ирж байна. Тэгээд шүү чинь за зүгээр одоо жишээл оддоос ирж байгаа хүүхэд гэж бодъё л да төрсөн байна гэж бодъё. Тэр хүүхэд бусдаас юугаар амжилттай ямар байх юм? Ямар байж анзаарагдаад байх юм? Ээж авдаа ч юм уу. Одоо тэр хүүхэд юу ивэл илүү амжилтанд хүрэх юм? Оддоос ирж байгаа хүүхдэд илүү нэг өнгөрсөн амьдралаас ханах чадвартай. За байдаг. Жишээлбэл хэрвээ тэрийг нь сэргээж чадсан бол өөрөө өөртөө харьцах бодох тийм өөрийнхөө зүүн дуу хоолойг сонсох тийм чадварыг нь хаачихгүй бол одоо хүмүүс хаадаг штэ. Энэ ингээд сонин юм яриад. Бити балаа юм яриад чи гэдэг. тэгдэг. Тийм гэж юу вэ? Одоо ингээд худлаа яриад гэл ингэдэг те. Тэр чинь тухайн хүүхдийн дотоод болон цаанаасаа ингээд тэр хүүхд чинь ямар худлаа ярих хавьяастай биш дээ. Зүгээр л цаанаасаа одоо мэддэг зүрхэндээ байгаа эсвэл мэлмэдээ харагдаж байгаа гэдэг нь эсвэл далд ертөнцийн сүнсний өгөгдөл мэдээллүүдээсээ тархинасаа бодгодоо гараад ирж байгаа шүү дээ. Тийм нэг хүчээр хаадаг. Тэгэхээр тийм чадвар өндөртэй. Ер нь бол тэгээ ялгаагүй бүгдээрээ л аюу өндөр чадвартай. Оддынхан бол илүү нэг оддын гэрэл гэлбат юм гэлбатаас бүтсэн, туяатаас бүтсэн сүнсгэл нь арай тийм эрчим нь арай өөр байхгүй да. Хурдтай, эсвэл одоо юу гэдэг өнгөтэй, эсвэл одоо юу гэдэг маш өндөрт хил давтамж байлгсалтай. Эрчим гэхлээрээ л одоо нэг тийм явагдана да. Тэгээд туяатын сүнс, гэлбатын сүнсийг тээжирж гин, туяатын сүнсийг тээжирж гин. За гэрлийнхэн бол угаасаа бид нар одоо ингээд тэр үед бол олмоор л төрж ирсэн гаргисынхан. Тэр нэг ийм юм сонирн байгаа байхгүй юу? За Монгол улс сэргэн мандах хэрэгтэй. Бидний өнөөдөр ярьж байгаа сэдв бол Монгол улс дахин сэргэн мандах хэрэгтэй. Дахин сэргэн мандах хугацаа маань ер нь дөхөж байна уу таны бодож байгаагаар хизээ бид нар сэргэн мандах юм бэ? Хизээ бид нар өнөөдрийн нэг сонин хүнд утга учиргүй амьдралаасаа салах юм бэ? Танд ямар баримжаа, ямар тооцоо байна? Би одоо тэрийг хариулах нэг юм. Сая түрүү нэг ярилцлагын гэсэн чинь одтой тэнгэр орчиж. Тий. Гэхдээ тэгэхээр нэг орондоо унтах завгүй. Тэнд одоо энд одоо орондоо унтах тэнд одтой тэнгэр орчичаад энд орондоо унтах завгүй. Энэ хоёр юугаар холбогдоод байгаа юм? Харин тий. Хөрс дэлхий хөрөөж хүнжилдээ унтах завгүй яаж холбогдоод байгаа юм? Харин тий байгаль цаг уурмаар од модлоод бас нэг асуудал гардаг юм шиг байна. Тийм. Тэгэхээр манай дэлхий чинь гариг иргэсэн орчин дотор байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр манай дэлхий бусдаас хамааралтай л оршиж байгаа. Одоо манай дэлхий ямар ингээл оос хүчтэй биш дээ тий. Энэ тэндээс нь олнолоод уйцсан юм байхгүй. Дандаа эрчмийн сүлжээ дотор л тодорхой хэмжээний орон зайд дээшээ доош унчихгүй шиг хажууд тишээ дал бичихгүй шиг тийм эсвэл сартаагаа очиод ойртохгүй нартаагаа очиод одоо ингээд ойртоод одоо гал одоо шатчихгүй шиг халууд өгчихгүй шиг амьдраад байгаа. Энд чинь дандаа эрчмийн нэг тохиргоос хүлдээ явагдаж байгаа. Эрчмийн одоо таталцлын хуулийн дотор явагдаж байгаа. ертөнцийн таталцлыг гэдэг шиг. Эхлээс манай дэлхээс гарч байгаа сөрөг эрчмүүд гариг эрхстэй очиод нөлөөлж идэг.
Манай дэлхийгээс одоо гарч байгаа сайн сайхан эрчим гараг ихтэй очоод сайн сайхан эрчим түгээж л байдаг. Ерөнхийдөө манай дэлхийн арга билгийн ертөнц тийм үү 50% харьцааны тэнцвэртэй байх ёстой ч гэдэг юм. Эсвэл тэгжээш тэрнтэй адилхан бүх юм оршин тогтох, мөнх оршин тогтох тодорхой орон зайдаа тогтвортой оршин тогтнохын тулд бас тийм тэнцвэр байх ёстой. Арга билгийн тэнцвэр, хар цагааны тэнцвэр, нэмэх хасгын тэнцвэр. Тэгэхээр тэр одоо энэ орчлончин бас адилхан тэр тэнцвэр төршин тул манайхаас хэмжээний сөрөгчм гараад байгаа юм бол тийшээгээ сөрөгчдийн би ихсээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэнд чинь гариг хэрсүүд хоорондоо нэг хоорондын таталцлын одоо нэг масс нь өөрчлөгдөн, таталцлын хүч өөрчлөгдөн. Тэгэхээр солирууд их хэмжээгээр явчих гээд эсвэл нэгэнтээ зөрөлдөж өнгөрөхнөө магадгүй нэг биометрүүд байгаа шүү дээ. Одоо өөрийн тархитор зам тэр замнаасаа одоо холдож ойртдог. Тэмдэглэг нь манай дэлхий одоо ингээ хазгаа байлгаад илүү их хазгаа болдог ч юм. Эсвэл нарандагаа ойртоод нэг нарандаа толгидчих гээд байдаг ч юм. Эсвэл одоо нарнаасаа холдоод идэв. Тиймэрхүү үзлүүд болдог. Тэрийг л одтой тэнгэр орчиж. Тэгэхээр орондоо унтах зав гэхээр хэл хамуу үргэлжлээд исэн биш тарах гэдэг чинь орондоо амар тав унтчих чадахгүй. Төгшүүртэй айцтай тийм хаанаас хэн дайтах бол аль отог амаг аль аймаг хоорондоо зөрчилдөх бол гэдэг. Тэгэхээр энэ тавгүй болоход тэнд адилхан тавгүй болдог. Утга нь эрчмийн утгаараа ойлгоно. Нэг талаас нөгөө талаасаа сүнсний сүлэлтээнээр ойлгоно. Тэгээд одоо бид нар сэргэн мандмаар энэ хэзээ сэргэн мандахын тулд яг хөө мэдээж нэг одоогийн өнцгөөс харахаар жоохон бас хол юм шиг санагдаад заримдаа санагддаг. Гэхдээ хүн болгон гэхдээ нэг ийм үйл л байна шүү дээ хөгжлөө 25-30 жилийн хөгжлийн үйл л байна шүү дээ. Тийм үү? Одоо цэцгэлэн мандахын тулд нэг 25 жил шаардлагатай байдаг. 25-30 жил. Уруудан дараахын тулд нэг ийм хөгжлийн мөчлөг байгаад байна. Тэгэхээр бид нар бол харахад бол одоо мэдээж нэлээд доош унчаад байгаа тийм үү. Гэхдээ өндих хуулиндаар бол тий одоо синусоид хөгжлийн хууль байгаа шүү дээ. Өсөлт одоо оргилдоо өрлөө бууралт ирлээ, яроолдоо ирлээ, өсөлт дахиад оргилдоо ирлээ гэдэг ингээд ийм зүйл тогтлороо 25 жил 30 жил өдөр мөчлөг явж байгаа. За энэ сэргэлтэн тэгвэл сүнсний сэрэлт гэж ямар юм бэ? Энэ сүнсний сэрэлт гэж юуг та томьёолоод байгаа юм бэ? Энэ ямар хамаатай юм бэ? Сүнсний сэрэлт гэдэг зүйл яаж сэрэх юм бэ гэдэг асуудал. Нэгдүгээр одоо хүн болгон за яг сүнс маш олноороо сэржээд би ямар хөвгөлтэй ирсэн бэ? Би ямар үр даалгавартай ирсэн бэ гэдээ асуудаг хүмүүс маш олон болж байна. Тэгээ өөрийнхөө сүнсийг ингээд өөрийнхөө үр даалгаврыг хагаад өөрийгөө би хин бэ гэдээ ирж чаддаг хүмүүс олон болж. Энд чинь талаас сүнс сэрж байгаа юм шиг. За сүнс сэрж болно. Гэхдээ сүнс сэрчээд дараа нь бариад авах хийх тийм одоо бэлэн мэдлэг гэдэг юм тийм зүйл байхгүй бол гацчихдаг. Тэгэхээр би сүнсийг сэрхийн тулд ихтэй өвгдийн өв соёл буюу энэ агуулх мэдлэг эрдэм мэдлгүүдийг л таньж мэдэх хэрэгтэй гэж бодлоо. Миний өөрийн одоо юу гэдэг бидрийг одоо хүмүүжүүлсэн өвгдийн сургаал эцэгхийн сургаал тэгээд энэ одоо холбогдож байгаа өвгдийн сургаалын сүнсүүдийг болгосон эцгийн сургаал тэр дор бол ерөөсөө оюун ухаантай л бай. Тэгж шаарддаг. Бусдын амаар ингээд одоо юу гэдэг тийшээ яв гэхлээр ийшээ яв, ийшээ яв гэхлээр ийшээ яв тийм энэ үнэн гэхлээр энэ үнэн гэл энэ очиод гацаад төгсрээд байхгүй бай. Өөрийн одоо хамгийн наад хэлж байгаа шүү дээ эзэн ирэх айлууд чи өөрийнхөө махан бид эзэн бол өөрийнхөө сүнсэн бид эзэн бол өөрийнхөө бодлогын эзэн бол өөрийнхөө үг үйлдэл эзэн бол эн чинь мэдлэгтэй байж эзэн болно шүү дээ. Мэдлэггүй бол сайхан ингээл нэг за би ингээд нэг явах юм байна гэхэл эндээс ингэж тийшээ явахгүй чи буруу яваад наад чинь одоо буруу юм чи ийшээ яв гэл ингээд тэгэхэд хүн мэдлэгтэй гэдэг юм өөрийгөө олчихсан өөрийгөө таньчихсан өөрийнхөө сүнсний өвдөл гэдэг юм үүрэг даалгавар гэдэг юм энэ хорвоод ирсэн зорилгоо мэдсэн дээрэс нь би хинбэ гэдгээ таньсан миний удам угсааны өвгөд хинбэ миний урд одоо тэ доош нь надад салаалах хүмүүс хэн байх вэ миний улс орон одоо дараа нь одоо ямар байдалд одоо 10 жилийн дараа 20 жилийн дараа ямар төлөвтэй болох вэ гэдэг ерөнхийдөө прогноз хийж чадвартай тал талын мэдлэгтэй профессортой хүн бол нөх амир ингэж хамхуу шиг салхин хийхэд байхгүй шүү дээ. Тэгэхээр миний соён гэгэрүүлэх л ёстой. Тийм. Гэхдээ соён гэгэрүүлж байгаа гэд харийн юмнуудыг ацраад точиг давтаад өөрөө юу хэлж байгааг ч мэдэхгүй үннийг ч мэдэхгүй худлын ч мэдэхгүй давтаад байх биш байхгүй энэ бол соён гэрэл биш. Өөрийнхөө улс үндэстэн болгон өөрийн гэсэн одоо өв соёлтой шүү дээ. Өөрийн гэсэн өвгдээ одоо бидний соён гэрэл боломж байна шүү дээ. Бус улс үндэстэнгүүд одоо юу гэдгийг за библиэ бариад тийм үү корона бариад ингээд бас ингээд зүг болоход тэмцээд байна. Бид нарт аваа алтан судрууд байна. Дээрэс нь алтан судрын салаасан зам ингээд тайлбарлаад өгсөн энэ олон одоо ном сургаалууд судрууд зөвлөсөн өгнөө зан заншил зөндөө хэмээн. Тэгээд бидний бахархал түүх биш шүү дээ. Монголыг цэцэлж авсан агуу за бүр болио л да Чингис хаанаа л хийдэг чи бусдын ярих болио. Бусд нь байж татилхан байна. Модон шинэ маань тэгэл урагшаа зөндөө байж тэрөө түүхэл мэддэг бол. Тийм. Тэгээд энэ яг бид нар юм одоо форум, урдамжилгээний хурал тэгээд ийм хэлэлцүүлгүүдийг хийгээд байгаа юм бэ гэдэг тэр
ямар нэгэн тийм үүрэг даалгавар та гэдгийг ухамсарлцсан сүнс нь сэрцэн гэмээр юм уу юу гэдгийг тийм нэг юм хийх гээд ингээд магадгүй ганцаардаад эсвэл ижил төстэй нэг өөрөөс нь дугуйгаа алах гээд ингээд хайж ядж байгаа тэр хүмүүсийг бүгдөө ирж хідүүлээ нийлъя, нэгдъя, хамтарч ажиллая, бүгдөө хүчээ нийлүүлж байгаа энэ хөх талбартныгоо сэрээя, бүгдөрөнгийн одоо юу гэдэг те чадах ажлуудыг хийлгийа. Тэгээд улс орноо дахин сэргээ мандуулъя. Дахиад дэлхийн түвшинд том хүчрхэг улс орноо босгож ирья гэсэн тийм зорилгыг өрлөөд байгаа. Тэгээд магадгүй одоо биднийг сонсож байгаа, үзэж байгаа хүмүүс дотор бол гарцаа авахгүй одоо ийм тэнэг ч юм уу нэг талдаа нөгөө талдаа галзуу ч юм уу яриг сонсож сууж байгаа хүмүүс бол хоосон биш байж таараа бидний өрөөсөн дугуй бол тийм байгаль байж таараа гэдэгт бол баталгаатай ихтэй байна. За тэгээд нөгөө талдаа бол энэ нөгөө нэг тийм зүрх сэтгэлийн дуудлага гэх юм да цаг үеийн дуудлага гэдэг юм да энэ дуудлага энэ юугаа ухамсарлаж ойлгосон. Ингэсэн хүмүүс бүгдөө нийлж чадах юм бол энэ одоо хүндрэлээс энэ бэрхшээлээс энэ урууд орой амьдралаас хурдан гармаар нь миний хувьд бол маш хурдан гарч одоо өгөхөөсөө өмнө энэ Монгол гэдэг улсаа сэргэн мандахыг цэцэглэн хөгжихийг дэлхийд яад нэрээ дурсгасан тийм нэр хүндтэй сайхан улс орн болохыг би амьддаа үзчихэд өхмөр тийм санагдаад байгаа учраас жоохон ингээл нэг талдаа яарж гин нөгөө талдаа бол одоо энэ бүхнийг одоо юу гэдэг те хийлцэхэд хоньмороо оруулмаар гэсэн тийм хүсэл байгаа шүү гэдгийг ойлгоорой. Тэгээд яг манай одоо юу гэдэг те найс нөхдөд ураад бас шеэр хийгээд магадгүй одоо маргааш нөгөөдөр зохион байгуулагдах манай уулзалтанд хүрэлцэн ирээрээ бас тэнд бид хэдүүлээ бүгдөө танилцах тэр гол зорилго байгаа. Юмаа нинүүгүй ярилцах гол зорилго байгаа. Тэр зорилгод нь бас хүрэлцэн ирээрээ гэж ярианы завсраар өрөө. За одоо хоёулаа сүнсэд гүцэх. За гүцээч гэдэг бол. За тэгээд нэгэнтэй л сүнс ярьж байгаа юм чинь хорвоо ертөнцөд гурван төрлийн ерөнхийдөө маш олон төрлийн сүнс байгаа. Гэхдээ ерөнхийдөө гурав очиж байгаа. За. Хар сүнс, саарал сүнс, цагаан сүнс. Яг одоо нэг юугаараа юутай адилхан. Атомын бүтцтэй адилхан. Атомын бүтцчинд бас адилхан тийм шүү дээ. Одоо нэг юутай протонтой, нейтронтой, электронтой. Протон, нейтрон хоёроо цөм гэдэг нэрлэж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь электрон гадуур нь эргэлдэж яадаг. Протон, нейтрон хоёр нь болохоор хамтдаа байж байдаг. Протон нь болохоор эрэг цэнэгтэй. Буюу нэмэх цэнэгтэй. Одоо эрэг гэрчим байх нь. Нейтрон нь болохоор саарл, буюу саарм гэрчим. Хасагч биш, нэмэгч биш. Тэгээд дээрэс нь электрон гадуур хасах цэнэгтэй эргэлдэж байгаа шүү дээ. Одоо яг дэлхий сар хоёр шүү. Тэрнтэй адилхан одоо нэг хамгийн жижиг одоо бодис атом өөрөө ийм гурван эрчимтэй байхад бүх орчлон хорвоо өөрөө фрактал гэж ярьдаг шүү дээ. Нэг нь нөгөөтэйгээ адилхан, том нь жижигтэй, жижиг нь томтойгоо адилхан. Ерөөсөө бүтцээ. Тэгэхээр яг энэ дээр үндэслээд сүнс нь бүтгэгдсэн байхгүй юу? Энэ нейтроныг, электроныг төлөөлдөг буюу энэ саарал бараа хар эрчмүүдийг төлөөлдөг буюу сөрөг эрчим, урсгалтай эрчмүүдийг төлөөлдөг эрчмийн орон зай буюу тэр эрчмийн орон зайг бүрэлдүүлж байгаа тэнд нь орж байгаа хар сүнсүүд. За тэгээд эрэг буюу нэг хүний сүнс бид нар тийм үү эсвэл одоо бурхтын сүнс одоо өвдгийн сүнс онгодын сүнс юу гэдгийг те ингээд эрэг сүнс тэр нь болохоор протон. Эрэг юм чин дандаа бусдыг өрөнд дуудаж татж яадаг штэ. Тэгэхээр цөм нь цөмдөө оршиж байгаа тийм. Тэгэнгүүт энэ хоёрыг чинь хасагт нэмэх хоёрыг чинь завсарт саарал буюу саарм гэрчим цагаан харч ус цагаанч. Тодорхой шаардлагатай үед харлуугаа хувирж идэг. Эсвэл цагаан руугаа хүрэх боломжтой. Эсвэл саарл хэвээр орж идэг. Тийм саарл сүнс гэдэг. Ийм гурван төрлийн сүнсүүд энэ орчлын сүнсүүд. Сонгуул дээр ч хүртэл саарл маск гэж байдаг шүү дээ. Хаашаа чамаагүй холбирч идэг. Саарлууд чинь тийм бүрэн жижүүд байхгүй тий. Нэг талаасаа за яг тэгэхээр нөө за энэ бол ерөнхий орчлонгийн үүсэл. Тэгэхээр мэдээж манай дэлхий ч өөрөө алаг дэлхий тийм үү? Цагаан тэнцвэртэй байх ёстой. Тэгэхээр тэнцвүүлж байдаг хүч буюу саарлууд бас байгаа. Харууд нь байгаа, цагаанууд нь. Тэгэхээр цагаан сүнсний төлөөллүүд нь уг нь бол хүн бид нар. Хүн бидний одоо өвгдөөц буюу нөгөө нэг бидний дунд төрөд байгаа гэрэн тэнгүүд, буурхтууд нь одоо хаадууд нь тэ төрийн мундаг зүтгэлтэнгүүд нь эсвэл зөв үйлсийг хийж шинжлэх ухааны эрдэмтэд одоо мэрэгдүүд нь ингээ явж байна. Тэр чинь өвхлээд цагаан үйл хийж явсан юм чинь цагаан сүнсэл болж явна шүү дээ. Тэгнь. Нэг талаасаа нөгөө талаасаа эрэхтэй бас цагаан үлтэй, цагаан өрөв даалгавартай гэж. Гэтэл бас харууд байгаа. Тэр хар эрчмийг дэгдээдэг гэдэг юм хар эрчмийг одоо хондог эсвэл хар эрчмийн үлрийг өдөрж хүмүүст одоо ухамсарыг гэдэг юм амьдралын бартаас авдаг олгож өгдөг. Тийм угаасаа нөхдүүд байна. Нэг талаас хүн бол төрсөн дотор хүн бишээрээ орж байгаа хар эрчмийн дэлхийн тэр хар эрчмийн тэнцвэрийг хангах гад хар сүнснүүд бас байж байна. Тэгээд саарлууд бол завсрын ертөнцийн хөвчлэн байна. Саар сүнсүүд гэж хэнийг хэлдэг вэхээр цаг бусаар энэ хорвоогоос одсон. За. Саарлууд чинь тэр чинь
Дэнслэгтээр цагаан болж чадахгүй. Аваачаа там дундаа шийдэх чиглэлээр арайш там дундахгүй. Үүлэн дуусаагүй. Магадгүй завсрын ертөнцийн одоо би өөрөө 75 та өгөхөд л 50 та өгчий л та. Тэгэхээр чи 25 жил чинь тэр хүн чинь 75 наслахтаа ийм үүрэг даалгавартай чи ирлээгээд хийдсэн. Гэтэл үүрэг даалгавраа биелүүл дуусаагүй юм чинь сүнсэрийн биелүүлгээ үлдээчдэг байхгүй завсрын ертөнцид. За тэгэл буйнанд дутсан. Өөрөөр хэлбэл араас нь буйнд сайн хийгээгүй. Эсвэл аврал ирсэн цаг бусаар одсон. Эсвэл ямар нэгэндээ хорогдсон ч юмгээ саарлсан зүдөндөө завсрын ертөнд. Цаанаасаа зохион байгуулалтаар энэ харцаа ирж балансыг хангацруулах саарлсан сүдч байж байна. Газрын одоо судлуудын нэмэх хасгагчдын дундуур ингээд завсар давхаргууд үсээ байж байгаа шүү дээ. Давхаргууд ч хоорондоо зарим нь маш хэрэг буюу халуун орчимтэй ч зарим хүүтэн тэрний чинь дунд заавал нэг саарл нейтрон давхарга одоо улс орны хил дотор нэг нейтралны зон гэдэг шиг тийм давхарга байж байдаг. Тэрнийг нөхцөлдүүлж яадаг саарл сүнсний орон зай байна. Алуу тий. Тэгэхээр одоо буйнаад өнгөрсөн хүмүүс нь дэше явна. Буйны дутуунууд нь одоо завсрын ертөнцөөс саарл сүнсний айрмыг бүрдүүлнэ. Болохгүй нөхдүүд бол нөгөө эрлэг тамийн өвдийн төр доод орон зарвал явна шүү дээ. Тэр нь одоо юу гэдэг. Ер нь энэ улс орныхоо хөгжлийн төлөө, нийтийн сайн сайхны төлөө, бусдын төлөө их ажиллах, зүтгэх, үйлдэлсэн хүмүүс нэлээх буян гэдэг юм уу тийм хүчрхэг цагаан сүнсүүд болж төр тийм үү тийм үү? Тийм. Ер нь бол тийм. Тэгээд яагаад Монгол бас 9 хар сүл дахиад 9 цагаан сүл дахиад нэг хөх сүл дахиад гэсэн. Нөгөө сая хар цагаан эрчмийн тэнцвэр хөхөн дундаа нэг тэнцвэрийн засгийн ертөнцийг энэ бас л адилхан балансыг л хангаж байгаа хэрэгжтэй. Тэгэл хар нь ихтэй байх юм бол харыг нусцгаа шүү дээ. Хар эрчим одоо өнөөдөр хар ихтчихэд шүү дээ. Хүн болгон амьдрал ингээ ороосгоо орчлоо. Мууг хийдэг хүмүүс од болчлоо тийм муу хийдэг дэш авчлаа. Энэ чинь хар ихтэй даа. Эний чинь багсах ёстой үстэй. Багсахын тулд цагаан хүүе ингээл гинэн ухаамаа царайлал аргадаал өршөөгөө л яваад бол нөгөөдөл чинь давраад толгойд байгаа байвч хин ирд дарах юм бэ? Хүүд ирд дардаг гэдэг ийм заяг байгаа шүү. Тэгээд харуудаа дарчингууд цагаанаага дэрвэж гарч ирэхин тулд маш олон цагаан сүнсүүдийг, маш олон гэрэл сүнсүүдийг Одеркс галактик энэ гэрэл ертөнцүүдээс хэрүүл төрүүлж байгаа байхгүй нэг талаас. За. Тэгээд нэг олон бөөнөр чинь гинтгэн айл болгон бөө болсон чинь. Гинт бол гараад өвдөн өн цангасаа холбогдохгүй цагаан эрчмийг дэврэх гээд маш олон бэлтгэхийн бий болоо. Маш олон ширийг бий болоо. Тийм яв бүх цагаан эрчмийг дэлгэрүүлж байгаа. Маш олон шашны сүтгэлтэнгүүд эдгэрт ерөөсөө ямар ч хоорондоо зөрчил байх хэсгүй үгүй тийм үү? Байх уг нь их дээрээс нь харуул байхгүй шүү дээ. Дороос нь ингээ хараад байвал одоо юу гэдэг байгаад байгаа тий. Тэгээд бас дахиад нэг юм хэлж байна. Хүмүүс их өвдөд байгаа болохоор хэлэх гээд байна. Тэгээд дээрээс нь хүн бид 7 сүнстэй. 7 сүнстэй. За 7 бид нар хүрдтэй бидтэй. 7 голтой гэж өгдөг. Тэгээд 7 голоо тасарталчмтай гэдэг. Тэгэхээр 7 сүнсээ одоо дуустал үзэх гээд шүү дээ. Тэгэхээр за 7 хүрдтэй. 7 хүрдэн дээр нэг нэгээр орж байгаа 7 сүнс байгаа. Энийг ойлгох хэрэгтэй. Хоёр нь бол тэнгэртэй орж байгаа. Бид нар тэнгэр тэр хоёр сүнстэй холбоотой байх юм бол тэнгэрээсээ тасраагүй гэж хэлээд байгаа. Тэнгэр нь хаяагүй гэж тэр болох гэдэг. Дээд би гэж нэрлэлцээ. Гадныхан аягүй мундаг шүү дээ. Бүр тэрийг залгын таны дээд би гэж нэрлэлцэн. Тэгээд доод би гэж. Тэгээд энэ бидний 5 огшхой эрчимс 5 махбодтой байна. Яагаад энэ бодлын хүн хачин ингээл 5 махбод яриад байгаа тийм. Тэгэхээр бид нар чинь адилхан энэ дэлхийн бүтээл энэ 5 махбодоос ч бид нар бүтсэн шүү дээ. Ээж аав хоёр эс чинь одоо бүтээжлээгээд ээж эзэн хоолгоос их дэлхийгээс сарсан тэр өвснөгөө урам бол одоо сүү гол одоо аршаан болгын ус одоо юу гэдэг мах байсан гэсэн тэр амтэн чинь бас л өвснөгөө эзэн шүү дээ. Тэгэхээр бүх их дэлхийгээс ундаалж гарсан бүхэн мөчөө өөрийн 5 махбодын нэгдлүүд байгаа шүү дээ. Том бодисууд байгаа. Энэ том бодисыг идэж өссөн бидний бие 5 махбодтой. Тэгэхээр энэ 5 махбод дээр очдог 5 төрлийн сүнстэй. За ихэвчлэн шүү би одоо ихэвчлэн гэж ярих гэж байна. Тэрээс хүн болгоно гэж хэлэхгүй шүү. Ихэвчлэн ээжийн талаас ирсэн цусан сүнс. Ихэвчлэн аавын талаас ирсэн ясан сүнс. Нөгөө аавын талаа ээжинтийн ухаан, ген, оюуны сан өмөр бүдрийн ээжийн цусаар дамжаад удмаар дамжаад ирчихжээ. Ингэж ээж бид нар ээжтэйгээ айлах эднийхэн одоо гэдэг охтууд нь ээжигээ дуурайсан одоо юу гэдгийг тэгж яригддаг шүү дээ. Тэгдэг. За аавын талаас цусан сүнс ихэвчлэн зарим нь ээжээс ирдэг. Тэгээ өөрийн махан сүнс. Өөрийн эргэн төрөлтийн сүнс. Тэгээ амин сүнс буюу зүрхэн дээр орчоо. Тэгээд үүлийн сүнс буюу оюун одоо өнчин төрхөн дээр оршоод ураг тархийг бодуулаад сэтгүүлээд явуулж байгаа. Ясан сүнс нь болохоор үндсвэртэй холбогдож байна. Цусан сүнс нь саран хүрд буюу өрчгөн хүрдтэй холбогдож байна. Махан сүнс нь наран сүлжөөрөд дамжиж байна. Амин сүнс нь зүрхний орон зай буюу зүрхэн хүрд тэгээ зүрхтэй холбогдоод явж байна. Тэгээ үүлийн сүнс нь өнчин тархин дээр сууж байна. Нөгөө хоёр сүнс нь дээд биеийн холбоос нь мэлмий хүрд хоолон хүрд. Хоолон хүрд буюу урт дотор тарих бас тэр завсрын тархимтай холбоотой. Ингээд бид нар 7 сүнстэй 7 хүрдээр бид нар орчлон ертөнцийн тэнгэрийн 2 сүнсээрээ тэнгэрийн бүх эрчмүүдийг 5 газрын 5 сүнсээрээ 5 тийм буюу газар дэлхийн хөрч чорооны бүх эрчмүүд ингэж авч л уг нь амьдрдаг. Эрүүл сарвал. Тэгэхээр ингэж мэдчих. Тэгэхээр энэ 7 сүнс
сэвдэх юм уу, гэмтэх юм уу, зочих юм уу, айх юм уу, зайлах юм уу янз янзын шалтгаанаар гараа одоо юу гэдэг гэмтчлээ гэхэд одоо бид нар явж байгаа бүтэрэд унахад хөл гэмтдэг тийм үү. Эсвэл энэ хүн ирээд ингээд яа гэдэг муухай ингээд цацчихад бидний хуцанд муухай олчдаг ч гэдэг юм үү. Эсвэл халуун гадраа төөнөхөд нүүрсрээ хүлэгдчихдэг ч тэр сүнстэй адилхан гэмтэж байгаа. Тэгэхээр маш их хөвждөг, маш их сэтгэлийн хямрал гэдэг юм махан биеийн зовлон тэгэл одоо юу гээд баялын зайлах одоо юу ундах мандах гэж. Нөгөө баагаад өвлийн үр нөгөө янз би хаанаас төрсөн бэ гэдгийг хаанаас суугаад байгаа юм бэ? Би айл одон гэрээс ирсэн гэдгийг хинээс суугаад байна. Махан биеэс суугаагүй шүү дээ. Сүнснээс сууж байгаа. Сүнсэн дотор чинь мэдээлэл эрчим байгаа. Эрчим дотор мэдээлэл байгаа. Тэр мэдээлэл дотор чинь би тэр гариг дээр тэгж бүтээгдсэн юм аа. Би энэ хүний удамын тийм төвийн хүүхэд юм аа. Эсвэл би одоо энэ чадвартай юм аа гэстэй. Тийм л байна шүү дээ. Тэгээ хүүхдүүдийг хэрвээ босгойл гэх юм бол босгоё үнэхээр монголчуудыг босгох юмд хүүхдүүдийг зөв мэдгээс нь тасалж болохгүй. Яг нь. За манайхаа микрофоноо ячаараа хүүхдүүдийг зөв бүлгээс нь хүүхдүүдийг хэрвээ үнэхээр одоо хүчрхэг одоо Монгол иргэдэг хүчрхэг сүнсүүд ирээд байна. Моги юугаа хаагар микрофоноо хаах хэрэгтэй юм байна. Могигийн. Цаана байгаа чинь сонсогдоод байна моги. За. Тэгээд энэ нэг юу штэ хүчрхэг хүүхдүүдийг одоо тэнгэрийн сүнсүүд тэг хүчрхэг генийг агуулсан сүнсүүд ирж төрөөд ингэ ярьчлаа штэ. Тэгвэл тэдрийг яг тэр чадварыг нээх тийм боломжоор л бид нар хангах хэрэгтэй байхгүй нөхцөлөөр хангах хэрэгтэй. За тэгээд энийг бас оншилж болж байгаа тийм үү? Оншилж засаж болж байгаа. Засна бүр холбож өгч болж байгаа. Тэр одоо агуйх оюухантай нэрдэн мэдлэгтэй өвгөдтэй нь холбож өгч болж байгаа. Өвгөдтэй л холбож байгаа шүү дээ. Тэрээс нэг юу гэдгийг хоосон мэдлэгийн орон зай нэг одоо хоосон нэг байхгүй шүү дээ. Байхгүй тийм үү? Тэнд дандаа эзэд нь байгаа тэрийг эзэмссэн өвгдийн сүнс байгаа. Эсвэл бурхтын сүнс байгаа. Эсвэл гигантийн сүнс байгаа. Хүчтэнгүүдийн сүнс. Яг удмынх нь хамгийн өндөр түвшинд боловсрсон хүн нь дээр нь ажихнаад тийм үү? Тийм тэрлүү холбох боломжтой. Угаасаа тэндээс холбоостойгоо төрдөг ганцхан бид нар завсрын ертөнцийн орон зай нэг муухай эрчмүүд байна шүү дээ. Тийм. Агарыг бүрлээд байгаа юм энэ хар сүнсний бужигнаад байгаа хар сүнс саарл сүнсүүд ч л авчаа холбоос нь пак тасалж хажаад байгаа болохоос тэд нар ч уг нь холбоостойгоо ирж байгаа. Эсвэл зориуд бид нар хүүхдээ буруу хүмүүжүүлээд бид нар англи хэл сур. Тэр хүн англи хэл сурах өөр хэл сурах даалгавартай байсан гэж болно шүү дээ. Магадгүй монголоор мундаг хэлний мэргэжилтэн боломжтой байсан байх болно шүү дээ. Тэгэхээр чи нөө бүх хүүхдүүд англиар чинь англи хэл сур. Бүх хүүхдүүд тоо бодож чинь тоо сур. Ингээд нөгөө далд байгаа авьяасыг илрүүлж чадахгүй байсан. Жохон хаагаад таглаад байгаа болон тийм нөхцөл харагдаад байгаа л да. Үнэхээр эмзэглүүлээд байгаа асуудал бас тэн дээр байна. Тэгээд хүүхдүүдийн ингээд өөртөө болохоор ингээд юу яаж штэ. Бэлтгэд яг хийгээл бид нар чинь бас хэрэндэл одоо янз янзаар холбоос үүсгэх гээл хөгжүүлэх гээд одоо юу гэдэг явж гэн тийм үү цагаан эрчмийн өдөрт. Тэгвэл хүүхдүүдэд бас тэр анхаарлаа хандуулах хэрэгтэй байхгүй юу? Хэдэн наснаас нь тэгж болох юм? Хэдэн наснаас нь тэгж анхаарах хэрэгтэй? Бүр жоохноос нь ч гэж бүр болох юм. Одоо хүн болгон сүнстэй төрж байгаа. Тэр сүнсийг л ариун байлгах хэрэгтэй. Тэр сүнсийг сэвдээхгүй байлгах хэрэгтэй. Тэр сүнстэйгээ хүүхдийг холбогдох холбоос нандин холбоосыг нь хүчээр хааж боож боомлохгүй л байх хэрэгтэй. Хүүхдээ дарангуулаад эндний хүүхд тийм өсрөж байна чи энийг сур. Энэ цаг үед энэ хэрэгтэй энийг дагна гэж болохгүй л. Хүн өөрөөр л байх хэрэгтэй. Яг л тэр олон гариг хэрэгсээс ирж байгаа төрөл төрлийн сүнстэнгүүд өөр авьяастай, өөр сонирхолтой, өөр чадвартай, өөр урдуутай ирж байгаа. Бүгдийн адилхан стандартч нэг хэлбэрт оруулах гэдэг болохгүй. Тэгээ хүүхдээ алж гин. Тэгж алсны нэг хэлбэр юу? Хүүхд хичээлээс дургу болж байна. Яа дургу юм өөр юм хийх хэрэгтэй албаар өөр юм хэлээд таач. Тэр чинь нөгөө сүнсэн дотроос энэ чиний хийх юм бишээ гэдэг байгаа. Тэгэхээр хүүхд яаж гин? Хичээлдээ дургу болж байна. Тэгээд дургу болохоор хүүхдээ хичээл хийхгүйгээд яаж байгаа нь үлдэн шүү дээ. Тэгээ хүүхдийг бас ингэ гинтэж ингээ өглөгтэй муу янз янзын үг хэлцэх шүү дээ. Тэнийгээ мангараа. Тэр тоолонд хүүхдийн сүнсийг тэр муухай үгээр сэвтэж гинтэж байгаа байхгүй. Нэг талаас нь нөгөө талаасаа хүүхдтэй бас сэтгэлийн гүн дарамтанд оруулж шүү дээ. Адилхан стресст оруулж. Стресст орсохлоор нөгөө стресс чи өөрөө л сэтгэл санаатай холбоотой учраас дээд биеийн холбоосоо салахад аяг нөлөөлж байгаа байхгүй. Орон хүүхдүүдийг харагдаад байна. Зөвхөнийхөө дуулаас сонсохгүй байх. Тиймэрхүү юмуд бас байна. Тэгээ байна. За аль юмыг ярьж болохгүй энэ одоо ном бол маш их. Яг хоо цаашдаа бол бид нар энэ сонирхож байгаа чиглэлийн хүмүүст зориулсан сургалтууд за манай баясаа бол бас энэ чиглэлээр өөрөө онцлогоо хийдэг тусгай төвтэй дэмжин өргөөгээд байгаа. Тэгээд бас тусгайлан холбогдох сонирхолтой хүмүүс холбогдож болно. Хоёулаа хоёр номны тухай ярих хэрэгтэй байсан. Эхнийхэн тухай ярьлаа. Одоо энэ оршихуун 6 төв гэж одоо саяын сүнстэй холбогдсон сүнснүүд хүртэл хаана байршдгийг
хідэн төв байна, яаж ийж ийн одоо ингээд энэ дээр шивэл тэнгэр төв, хурмаст төв, савдаг төв, лус төв, эрлэг төв, там төв гэдэг ингээд тус бүрдээ давхаргатай, давхарга болгон өөрөө эзэдтэй, давхарга болгон дээр одоо бас нэг тийм амьдралын ямар нэгэн амьдралын болон сүнсний тэр оюун ухааны гэмээр юм уу тийм одоо төрөл зүйлүүд байдаг гэл ингээд өчнөө юм байгаа байхгүй. Зарим одоо юу гэдэг те манай энийг сонсож байгаа магадгүй дараагийн удаа сонсох нөхдөөд маань за нэг 2 галзуу амтны ч гэсэн нэг борж өгч яана л гэж авч байгаа болоо гэж заримдаа. Юу штэ нэг юм давхар дундуур нэлээд хүмүүс нөө энэ чиглэлээр юм ярихлаар одоо юу жоохон хичээд идэг те. Тэгдэг. Үгүй тий ичлээ гэдэг яах юм бэ энэ чинь үнэнээс нуугдж ийн гэсэн үг шүү дээ. Үнийг бүлээн зөвшөөрч чадахгүй. Үнэн нэмий чи одоо нэг чи бурхны гişнээ байхгүй гэж хэлсэн ч бурхан тэнд байгаараа байгаа гэдэг шиг. Тий. Даалт ертөнц гэдэг нь сүнсний ертөнц гişнээ байхгүй, бэлэг ертөнц гişнээ байхгүй гэсэн ч тэр байгаараа гэж оршдгоор өөрт чинь нөлөөлдгөрөө нөлөөлж байгаа. Тий. Тэгэхээр тийм учраас зөрөгтэй ярина. Юу болох нь бол галзуу олно, солиотой олно гэх хамаагүй одоо ярих цаг болсон. Нэгэнд тэр одоо эрдэм мэдлгүүдийг дэлэг гээд зөвшөөрлөгдөх юм байна. Зөвшөөрлөгөө намаа болгоцсон учраас энэ мэдлэгийг хуваалцнаа. Магадгүй одоо монголчууд бидэнд ийм хүчрхэг эрдэм мэдлэг буусан учраас бид нар энийг огт айхгүйгээр ярих цаг болсон. Магадгүй тодорхой цаг хугацааны өмнө нөгөө Галилег, Бруног нөгөө дэлхийг нарыг тойрж ирдэг гэхдээ бүтэхгүй гэж шатааж ирсэн биз дээ тийм үү? Тэгээ хүмүүс яг шинэ мэдлэгд бол ийм угаасаа л тийм ягшин сэтгэлээр ханддаг тийм үү? Гэтэл тодорхой хугацааны дараа энэ бүх юм зүйл үнэн болно гэдэг юм маш их итгэлтэй байгаа. Магадгүй тодорхой хугацааны дараа энийг ойлгож мэдсэний дараа бол монголчууд маш хурдтайгаар сэргэн мандна гэдэгт бол бас итгэлтэй байгаа. За манайх бас шеэр хийх нөгөө найз нөхдөд өрөх мөрөх гэдэг ингээд ажлууд бас давхар хийгээд явж байгаарай. За тэгээд таныг ярих боломж олгоё. Ташрамд энэ нөө сүнсний тухайн хальт яриад За, байгаа. Бас арай дуусах юм. Энийг нөө сүнсийг бүтээгчнэр өөртөө ирж хэлж байгаа байхгүй. Тэс бид нар ямар сүнсийг байдгаа мэдэхгүй бид нар яаж бүтээснийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энийг сүнсийг бүтээсэн одоо сүнсний тэр бүтээгчнэр өөртөө хэлж байгаа байхгүй. Та нарыг нэг сүнстэй бүтээгсэн чинь ийм байгалийн шалгарлыг ийм одоо юу гэдгийг одоо өдөрхсөн гэрэл туяа цэцэргийн долгионы даахгүй байсан. Тэгэхээр 2 болгоо 3 болгоод ингээд 7 болгосон гэх. Нэг талаасаа. Нэг нөгөө талаасаа би бас нэг юм ташрамд хэлчихье гэж бодож байна. Одоо нэг юун дээр их маргаан үсдэг штэ. Ухамсар хангадагч уу, ахуй хангадагч уу гэх маш маргаан үсдэг тийм. Энийг одоо нэг маргаад байх одоо яг маргах шаардлага гэдэг мэддэг хүмүүс зөндөө байгаа. Ялангуяа нэг одоо буддын гүн ухаанд төгсгийгэрсэн гэдэг ямар нэгэн гэгэнтнүүд бол мэдчихэж байгаа. Вэд судалдаг хүмүүс бол мэдчихэж байгаа. Вэд дээр ч бүр бичсэн байгаа штэ. Эхлээд ухамсар хангадагч юм аа. Өөрөөр хэлбэл мөнх тэнгэргээ тэр эрчмийн торгон эрчмийн орон зай байдаг. Тэр торгон эрчмийн орон зайгаас мэрэгдүүд буй тэр одоо зөвхөн нөөг махан бэр амьдрах шаардлагагүй. Зөвхөн нөөг сүнсгэл хэлбэрээр амьдрдаг тийм оршуудаас хөхмөг тэнгэрийн оршуудаас эрдэмтэд мэрэгд ирээд энэ гариг хэрэгсийг савс одоо юу гэдэг мартай сартай одоо тэнгэртэнд бүтээсэн. Тэгээд тэрийг сварго гэж нэрлэдэг байхгүй юу? Сварго гэж нэрлээ тийм сварго дотроо 3 ертөнц байдаг гэдэг. Тэгээ одоо энэ буддын гүнхан дандаа ч 3 ертөнцийг ирхшээ. Одоо лам бурхан байлаад 3 ертөнцөө аялагч. Ингээд уг нь бол яг эхлээд нэг хоосон орон зай буюу эрчмийн орон зай гүн маш өндөр мэдлэгтэнгүүд чанад оршихуудаа амьдарч байгаад тэгээд орчлон ертөнцид манай гариг дэлгэсийг одоо энэ том сварго гэдэг бүтцтэй энэ ертөнцийг бүтээсэн баг. 14 гариг хэсгийн системтэй энэ том оршихуд бүтээсэн. Уг нь тэр өнцгөөс нь харуул яг уу тэгж болно шүү гэж хэлж байгаа. Тэгээд хэн ямар өнцгөөс цаг хугацааны аль одоо тасал тий цаг хугацаа хаанаас тасалж харж байгаагаас хамаарат үгүй одоо юу гэдгийг үнэхээр бэлгийн хүчийг хаацсан одоо аргын ертөнц одоо эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэх гээд идеализмыг үгүйсгээд материализмыг дэлгэрүүлсэн цагууд ахуй анхдагч гэж хэлэгдэх нь аргагүй шүү дээ. А хэрвээ сүнсгэл одоо юу гэдгийг Платон, Сократын үед бол бэлгийн хүчин маш сэргээд нэг грекийн одоо бүхэн хаантууд гэдэг нь грекийн соёл иргэншил оргилдоо хүрч исэн. Тэр одоо агшинд бол хүн болгон ухамсар хангадагч гэж ярьж байсан шүү дээ. Тэд нар бүгд сүнсийг хамгийн гол нь сүнсэл гэж ярьж байсан шүү. Тэгэхээр цаг үеэсээ хамаарат нэгдүгээр тааж байна. Хоёрдугаар бас ингэж хэлмээр санагддаг юм. Одоо бас энэ дээр их маргаан авдаг байхгүй. Хүн бичнээс үүссэн. Бичнээс үүсээгүй гэж яриад. Үгүй тэгвэл хараа бид нарт яг дээрээс хэлж өгсөн учраас хэлж байгаа шүү. Тийм. Манай Мөнзүг хаан хэлж өгсөн учраас. Бид нар бол яг тийм дээд бичтэн одоо 2 төрлийн бичвэс юм байна л да. За. Дунд цаг хугацааны дунд авчиж таслах юм бол. Тэгээд бид нар дээд бичнүүд юм байна.
Одоо доод чөлөөт нь болохоор тэр бичилбэрээр амьд. Самгч хэлбэрээр амьд. Гэхдээ тэр бич чинь бас нэг юмнаас үүссэн байж таараа үздэй. Бас нэг юмнаас үүссэн. Ингээд хөөгд явах юм бол амнаас үүссэн. Амин өөрөө юунаас үүссэн? Сүнснээс үүссэн. Өөрөөр хэлбэл торгон эрчмээс үүссэн. Хич их тооснос үүссэн. Ингээд явах юм бол нөгөө дахиад нөгөө ертөнцийн үүсрүү гэх юм бол мөнх хөх тэнгэрийн орон зай буюу торгон эрчмийн орон зай бэлэг ертөнцөөс хоосноос үүссэн. Яг буддын гүнхэн хоосон амьд нар яриад байдаг. Хоосон чанарын онол гэж яриад байдаг. Хоосноос үүснийг агуу будда бурхан чинь хилээд тайлбарлаад том сургаалаа үлдээчихсэн, номлолоо үлдээчихсэн тэрнгээр нь гэгэрсэн маш олон хүмүүс байхад бид нар ягаад тэдний үгийг сонсохгүй юм бэ? Тийм ээ. Тэгээ хэлээ орчих. Зүгээр яг маргаан дээр бас маргаан нэмэл орчих. Тэгээд үгүйсэх нэг үгүйсгээд тэр ертөнцөөс нөгөө тэр өндөрлөгөөс харах тэр нөгөө бурхад хүртэл одоо ямар ч хоорондоо маргалдах шаардлагагүй. Тэр би тийм шашин, тэр тийм шашинтай гэж хоорондоо маргалдах шаардлагагүй. Тэгэд манай их Монгол улсын үед ч бол ихаан бүх шашнуудыг нэг төвшөнд барьж чадсан мадсан гэдэг чинь бол их өндөрлөгөөс харсан болж таарад байгаа юм. Угаасаа л одоо яг шашнуудын үүслийг судлах юм бол цагаан дэлгэрүүлэхэд шаардлагатай үед цагаан талаа барьсан шашин л бий болсон. Харыг устгах шаардлагатай үед өөрөөр хэлбэл бас л ингээд худлах хурмаг эсвэл харыг дарах шаардлагатай үед харыг гэдэг нь одоо үдийн те дэлгэрүүлсэн тэр шашин л үүссэн шүү дээ. Ер нь бол тэгээд яг л шашнууд чинь угаасаа шашны дээрээс жоохон нэг одоо Библи гэж үзье л дээ. Тэр чинь бас нэг ямар нэгэн сургаал номлолоос үүсэлтэй. Тэр нь Ведийн соёл гэдэг. Ведийн соёлыг тийм аа санаа байсан л гэсэн нэг тийм юм яриад яваад тийм. Бүр сайн судлах юм бол Иесус чи өөрөө Ведийг олон жил 6 жил судалсан. Бүр түүхэн Вед гэж шүү. Тэгхийн хэдэн яаж л судалсансаа болох. Яг маргаан дээр маргаан нэмэл тавьчих. Хамаагүй маргалдчих хүн өнд хүрэх хэрэгтэй юм чи. Эндээс би ганцхан зүйлийг ярмаар санагдаад байна. Энэ оршихуун 6-т байсан. Одоо энэ дээр ингэж л да. Дараасаа 2 дээр байгаа эрлэг төв. Энэ эрлэг төвийн тухай. Одоо эрлэгийн шүүлтийн өрөө гэж байна. За 13 эрлэгийн өрөө гэж байна, өргөө гэж байна. Эрлэгийн эзэдийн өргөө гэж байна гэл ингээл. Тэгээд чулуу мандал байдаг юм байна 100 км-ын дор. Даад мант мандал гэж байдаг юм байна. Доод мант гэдэг нь 2900 км-ийн гүнд байдаг юм байна. Тэнд одоо ийм амьдралын оршихуун бас нэг хэлбэрүүд сүнсийг шүүдэгч байдаг юм уу тийм хэлбэрүүд оршоод байна уу? Оршоод аа. Одоо нүг буддын гүнхэн дээр нүг 6 твийг эзлэндэг жанраас бурхан гэж гардаг шүү дээ. Тэгээ наан ч бас 6 твл байгаа үстэй. Тэнийг тэгтээ хэн болгосон юм? Бөөнөд болгосон. Булааш болгосон. Тэгэхээр нэг л имийг яриад байгаа байхгүй да. Зүгээр ягаад ч ингэ нэг хаглах туртаа хүмүүс нь хаглаад идэм үү? Эсвэл салах туртаа хүмүүс нь салгаад ингэ байгаа бас ингэ нэг л байхгүй тий. Яг оршихуун 6 тэр нөгөө тэр энэ эрлэгийн тухай асуусан үү тий. 13 эрлэг гэж байгаа тий. 13 эрлэгч нь маантын давхартай байгаа. Одоогор бол нэг мант гэдэг чинь бол бидний мэдгээр нэг магма штэ царцтаас магма гэж яриад. Их газрын царцаас далайн царцаас гэх тэр үе үе давхаргуул. Дэлхийч өөрөө бүр дотроо болоо татуу цөмнө. Гадуураа шингэн цөмнө. Тэгээд их бүдүүн багслаад хэлэх юм бол тэгээд их газрын царцаас далайн царцаас тэгэнгүүтээ хөр шороо тэгээд шим мандал тэгээд одоо шим мандал Урмлын аймаг энэ цагийнхаар тий. Тэгэнгүүтээ агаар мандал тэгээд дээшээ хурмстын давхаргууд 5 хурмстын 5 аймаг явчихж байгаа. Энд чинь яг л нөө юутаа таарч л байдаг байхгүй энэ цагийн аргын шинжилгээ ухааны нээлтүүдтэй таарч байгаа. Тэр давхаргуудтай бол таарч л байл л тий. Давхаргууд мандал, орчих мандал, хийм мандал, дулаан мандал, гадаад мандал яг л таарна. За би энэ эрлэгийн тухай надаас асуусан тий. Тийм. Юу уучлаарай улан баярхаа. За Facebook live бол маш сайн сонсогдож байна. За. Клаус бол юм жоохон хэцүү шүү сонсогдоод. За. Заах айлуулахаар болохоор би жоохон төхөөлж өгөх юм байна. Нөгөө ширээн дээр тавьчаад мартчихад байна л да. Тэрэндээс тийм учраас жоохон энэ гоё үнтэй гээ хайрын тоглох гэдэг шүү. Клаус сонсож байгаа юм шүү дээ. За ажил. За юу ч бид 13 эрлэгийн нэрийг уншаад ингээд юуг нь явчих тий. Хэрэгтэй л юм чи угаасаа энийг гэгэрл гэдэг чинь бас энэ байхгүй. Өөрөөр хэлбэл биднийг шүдэг бид нар энэ нарт турваа дэлхийд амьдарч байхдаа буруу зүрхийг хийгээд гаараад яваад их юм бол тий. Эсвэл одоо юу гэдгийг хүчтэй нь одоо юу гэдгийг чадчих байгаа юм дарга байхгүй гэдэг ингээд яваад ах юм бол тосоод авдаг эрлэг гэдэг айхтар 13 эрлэг байгаа. Энийг хилээ явчих ямарчсан. Тэгээд ерөнхийдөө цусан удаан эрлэг. За гэж үүдээ нэгдүгээрт нь энэ болохоор яг хүний амь тасцсан, тарчлаасан. Тийм одоо ямар нэгэн тэргээр ингээд донтч гайд
одоо хэн нэг үнийг тарчлаа, зовоож, шаналгаж, уйлуулж, орлоож үжиж те сэтгэл нь хандаг тийм нөхдүүд авиж тэнд очиж шүүгддэг. Тийм хэрлэг. За дараа нь хөх хэрлэг. Энэ болохоор гэгэрсэн үсүүд очиод тэндээсээ дэвшээд явдаг хөх хэрлэг гэж байгаа. За галан хэрлэг. Клиник хөлтэй нөр тулсан хүмүүс энэ галан хэрлэг дээр очдог гэсэн. Нэг чи би хэлж байгаа биш шүү дээ. Энэ одоо энэ оршихуй эзэд чи өөрөө ирээд хэлж байгаа шүү дээ. Тамаас төлөөллүүд нь ирээд манай там ийм үцтэй. Бид нар ингэж ийм хийх юм зорилгоор энэ дэлхийд оршдог гэдээ ярьж байгаа шүү дээ. Энэс бид нар зохион гэж байхгүй те. За энд болохоор галтай зүв бус харьцсан. Галтай зүв бусаар харьцсан. Тэгээд юм байлаа. Тэгээ галтай зүв бусаар харьцсан, галыг бозруулсан, галд одоо юу гэдэг хийх ёсгүй зүйл хийсэн. Галд одоо галыг сэвтээсэн, бозртуулсан тийм хүмүүс энэ галан хэрлэг дээр очдог. За усан дараагийнх нь болохоор усан хэрлэг. Өөрөөр хэлбэл тустай буруу харьцсан. Өөрөөр хэлбэл тусад нус царай хайсан гэдэг юм уу те? Тусад бохор хайсан. Эсвэл ус дотор шин тэртээ тэргүй өө олон загас чараагаа амьд амьдарч байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэгэл усыг бортуулаад байх юм бол тэр олон жижигхэн бичил амьтад нэгээс дамжид олон нэс дамжид тэгээд цаашаа жараахаа ошоо юу гэдэг тэр олон хавч марч тэдэр нь өвчин өвдчихнэ. Эсвэл хэрвээ хортой зүйл хайж байгаа бол тэр амьтанд хортчихно. Өвчлчихнэ. Тэгэхээр хортой гэдэг юм уу өвчлцэн жараагаагаа идээд байгаа загас нь яах юм? Бас өвчлөлт юм байгаа зү. Бас өвддөг юм байна. Гэх мэтлэн ингээ яваад тэр дотор ч маш олон тахал гэдэг юм халдвар төвчнгүүд бий болчих юм бол энэ одоо юун дээр очих нь шүү дээ. Усан хэрлэг дээр очих нь. Бас бусад өргөл дутуу өргөсөн хүмүүс очдог гэж байгаа. За. Усаас одоо дэм авчаад гэдэг юм бол усын одоо гол мөргийн иргэдэр унтаж амарчаад байдаг юм уу те. Эсвэл одоо тэгээ явахта бохирлох, эргийг бохирлох гол мөрөн ч өөрөө иргэдээр эргийн хамгаалтын бүстэй байдаг. Тэгжээж усаа цэвэр байлгадаг, шууд устаагаа хилдэггүй. Тэгэхээр тэн дээр энэ төр хог нууш тавьчих. Эсвэл заад бол усын нэхэлтэй байна чи очиод одоо өргөл барих өгөөч гэдэг юм ингээд засалмаас хийж бодъё л доо. Танаа худандаа одоо юу гэдэг одоо мусааныхаа өвд эзтэй одоо өргөл дотор гэсэн байж гэдэг юм эсвэл тэр гол мөрний ирэг дээр очиод ингээ өгөө аваагаа тэнцүүлээд ирэхлээр очиод татганаад ингээ бороо бага юм өгөө да. Тиймэрхүү зүйлд энэ усан хэрлэгтэр шүүгддэг гинэ. За ямар ч байсан гол мөрнийг бөхөрсөн. Энэ там нь илүү сонирхолтой байдаг. За яг хоо тэгээд там хэрлэг гэж яддаг. Тэгэхээр энэ бол үүлийн үрийн дагуу эргэлгийн ертөнцөөр одоо замбын ертөнцөөр шогшоод хүмүүсийг нөө шүдэг байхгүй худлаа хэлж гэнэ хулгай хийж гэнэ хурам хэлж гэнэ хүмүүс энийг мэддэггүй би хотлыг намайг хинт сонсоогүй хинт чагнахгүй одоо би яад ингээд худлаа хэлчих нэг удаа аргалж байгаа гэх ингээд үгүй тэрийн шүүж идэг юм эргэлгийнх нь явж идэг байхгүй тэгэл худлаа хэлэл хулгай хийгээл явах юм бол энэ одоо юу гэдэг юм тамлах эргэлгийн тэр нүнэ зараалууд нөхдөд очиод хөөрхөн шоглоно шүү дээ. Өвдгөн зовоон. Тий. Янз янзын бас лаварт оруулна гэдэг. За дараа нь шороо хэрлэг. Энэ шороо хэрлгийнхэн болохоор нэг алтан шар өгөөд ийзд буюу одоо энэ урааныхан багхгүй урааныг илүү хамгаалдаг. Энэ чинь уран зөөрөө дэлхийн цөмийн дулааныг буюу дэлхийн дотоод дулааныг юу яаж байгаа нөхцөл бий болгож оршиж яадаг шүү дээ. Дэлхийн цөмийг одоо цөмийн энергийг дэлхий задрахгүй байхад нь дулаан энэ дэлхийн дотоод татах цөмийн эрчим хүч маш чухал. Хэрвээ энд эдэр чинь хамаагүй хэрэглээд тах юм бол дэлхий чинь ингээ сэргэжэл зад тавина шүү дээ, тий. Тийм магадaltaй. За. Дараагийнх нь ясан хэрлэг. Одоо бие гамнаагүй идэвшгүй өвчин тусаад хамаагүй одоо энэ махан бие чинь бас гамж ижиж сүнснийх нь үр даалгаврыг биелүүлэх ёстой байхгүй. Тийм үстэй. Одоо юу гэдэг 60 наслаа чи ийм бүтээгээд ийм шинжлэх ухааны нээлт хийгээд ирээрэй гэсэн чинь гамгүй ингээд одоо юу явж байгаа 50 наснда яг нээлттэй хийхээ өмнө явчих юм бол тэр чинь сүнсний даалгаврыг биелээд үгээд энэ махан бие чи яагаад хайр гамгүй гэсэн юм бэ? Ажлаа дотоо гүцээс ингээд бас эрлэг дээр очдог байна шүү дээ нөхөд байна. Зовлонтой юмнууд яригдана шүү. Эрлэг ярьсан тий. За харанхуй эрлэг. Завсрын хар сүнсүүдийг хармуу эрчим хулирануудыг хураадаг нөхдөд байд юм билээ. Тэгээд шоглолтын эрлэг. Энэ болохоор яг нартны амьдралыг там болгодог эрлэг байдаг. Угаасаа дэггүй, жаяггүй, хууль ёсгүй тийм үү? Одоо тийм одоо дураараа байгаад нэмээс хөлөөрөө толгоогоо хөл хийгээд тангочоод байх юм бол энэ эрлэг эрлэгээс дараалууд ирээд бидэртэй тооцоо хийд. Өнөөдрийн бидэртэй тооцоо бодож. Бидний асуудал харуулдаг л нөхдөд байх хэрэгтэй тийм үү? Эрлэгийн шүлтэн тэгээд ороод явж л ийд. Тэгээд одоо ингээл өвдөөлэн заваалын одоо юу гэдгийг сэтгцэн янз янзын амьдралд хэцүү зүйл тохиолдоод нэд байлгаа алдаад ингээл ингээ явдаг нөхдүүдийн чинь цаана шоглолтын эрлэг явждаг.
За утаа үнэрийн ирлэг гэж бас байгаа. Утаа одоо хэмжээний хортой утаа ингээд шатаагаал агаарыг бохирдуулаад тэрэн дээр агаарт байгаа ашигтай бактериуд гэж байна шүү дээ. Ашигтай вирусууд гэж авах байгаа шүү дээ. Агаарыг бүрдүүлж байгаа, агарын орон зайг бүрдүүлж байгаа. Тэр чинь яадаг юм? Одоо жишээлбэл зүгээр коронавирусын тухай ингэж ярьдаг шүү дээ. Нэг бактериудыг хэмжээгээр устгацсан. Бактериуд нь болохоор тэр коронавирусуудыг их орсроод ирэх юм бол устгадаг байсан зүй тогтолтой гэж байгаа. Яг тэр шиг агаартай тодорхой нэг вирусуудыг устгадаг бактериуд нь байдаг. Хүний бид ч гэсэн адилхан шүү дээ. Нэг ашигтай дайчисүүд гэж үүдэг. Одоо цагаан эсүүд. Тэр шиг агаарт байгаа нэг бактериудыг янз янзын хортой утаагаар хортой одоо гэдэг зөвхөн камер бабри шиг шатаах. Тэгэл хог новшийн тэнд хаяал одоо устгаар шатааж л үнтэй хими үүднээс бас хор гарч л байгаа. Тэгж байгаа. Энэ олон хортой утаанууд болохоор агаарт байгаа хэрэгтэй амьтдыг бичил амьтдыг бас устгачдаг. Тэрнээс болохлоо тэгэнгүүт нөгөө хэрэггүй бактериуд их болдог. Тэгээд тэр хортой утаагаар хоололдог гэдэг юм амьсгалдаг, хортой утаанаас өөрийгөө бүрдүүлж оршдог вирусууд, бактериуд бас олноороо бий орчингууд амьсгалаар дамжаад бидний өсрийн ширхгээр, арсны ширхгээр дамжаад хүний бид орж ирээд бас өвчин хэмжээгээр үүсгдэг. Эсвэл орон зай гэдэг нь эсвэл заавал хүний бивширт гол мөрний усыг эсвэл одоо ингээд эрвэхээ соноо тэгээ эрвэхээ соноороо хоолж байгаа нөгөө олон бас л шуухаа, хилцуухаа тэгээд ингээд тийш явчих штеп. Бүх оршихуй чинь нэг нэгдээ сүлдэн уншиж байгаа учраас тэгэхээр тэгсэн бол одоо саяын дээр утаа маань ирлэг дээр очдөг байх нь штеп. Агаарыг бохирдуулах юм. Гэхмэчлэн ингээд 13 За тийм байна. За ингэсгийгээд яа. Ер нь ягаад энийг тухай ярьсан бэ гэдэг дээр бид нар нөгөө нэг ёс зүйн шалгуур нөгөө нэг одоо өгчүүд муу юм хийхгүй, нүгэл хийхгүй ч гэх юм уу гэсэн шиг тийм ярьдаг. Тэр зүйлийн цаана ямар нэгэн байдлаар ийм хариуцлага тооцох механизм ажилддаг юм байна гэдэг тэр санааг л хүргэх гэж энэ оршихуйн одоо 6 ТV эрлэг ТV-ийн тухай сонирхож асуусан юм а байсагчс. Тэг яг хоо та бүхэн цаашдаа бол одоо сонсох, унших зөндөө боломжууд байгаа учраас ямар энэгээр бүх юм нэгээр дуусгах гэж байгаа ш. Тийм бодолтой гэж бодож байна. Тэгээд одоо тавчгаа нэг 30 орчим минут хэдүүлээ. Хит их сонжруулахгүйгээр зарим хүмүүсийн асуултанд асуугаад тэгээд өнөөдрийн нэг ярилцлага өндөрлөнө. Өшөө сонирхож асуух юмнууд юу байна? Энүүтэй холбогдуулаад санаанд одоо саяхан ярьсан яриа санаанд ер нь багтах нөө, багтахгүй нөө юу бодогдоо баахан галзуу хүмүүсийн яриа шиг сонсогдоо яав юм гэдэг ингээд юмнууд байна. Facebook дээр асууж байгаа асуултууд байвал манай нөхдүүд бас жоохон нааш нь дамжуулвал зүгээр яа шүү. За тэмүүн яах вэ? Хүмүүстээс асуух юмнууд байвал асуугаад өгөө. За доороос асуух хүмүүс гараа өргөд ороод ирээрээ. За энэ дээр сэтгэл санаа, санал бодлоо бас хуваалцаарай та хэд мэн бас. Түрүүн ураантай холбож ярьж ирсэн. Тэр талаар дахиад яриад өгч төгөө. За. Тэгээ нөгөө тэмцэл рүү орчих гэдэг юм шиг гэдэг шиг нэ. За тэгээ. Тийм. За. Яг нь ерөнхийдөө дэлхийд байгаа эрдэс баялаг болгоныг хариуцдаг эцдүүд гэж байгаа. За. Савдаг ТV эрдэнсийг хариуцдаг эцдүүд. Бас тийм одоо жоохон ойртол ярихгүй үү? За таваар болж байгаа. За ямар ч байсан энэ дэлхийд байгаа одоо эрдэнэс баялаг бүхнийг хариуцдаг эцдүүд гэж байдаг энэ хаваа ертөнцид. Эзэнгүй юм чинь хаваад ерөөсөө байхгүй. Одоо бид нар гэдэг юм одоо хэр байгаад нэг айл хүртэл эзэнтэй л байдаг тийм. Тэрэн шиг бүх юм эзэнтэй. Тэгээд одоо савдаг төв байлаа гэхэд савдаг төв эцдүүд нь эрдэнэсүүдээ хамгаалж байгаа. Тэрний нэг нь уран байхгүй юу? Тэгээд тэр ураны оршихуйг одоо сүйтэх юм. Уран гэдэг чинь өөрөө дэлхийн цөмийг одоо бүр дэлхийн амийг оршиж байгаа юм зүйл. Нэгдүгээр, хоёрдугаар хүн болгоны амин сүнс нь дэлхийн цөмөөсөө тэр хатуу амины оршихуйгаасаа галан ирчмээ гэдэг юм шар ирчмээ авч оршиж идэг. Тэгэхээр хүний амь насанд халдж байгаа үзэгдэл байхгүй энэ ураны хэрэг сүйтгэнэ гэдэг чинь. Дэлхийн цөмийн ирчмийг оршоон тогтоож байгаа тэрийг задлаад ил гаргаад нэгдүгээрт наранд гаргаад гэдэг юм уу нар салхи агаартаа уруулжуулаад тэр чинь өөр төрлийн ирчим бий болгоно. Нэг талаас нь нөгөө талаас нь маш их хортой араад цацраг гэдэг бодисууд ялгардаг штеп.
Тэгээд тэрний улмаас хүмүүс мутацд ороод маш олон куртай гартай ч гэдэг юм те. Өөрөөр хэлбэл юу яадаг. Хүндрэлтний заавал хүндрэлтний амьтан ч гэсэн өөрөө эзэдтэй. Амьтны айн эзэдүүд, хүндрэлтний одоо сүн замын эзэдүүд, амьны айн эзэдүүд тэрэнд хилэнгээ тавьдаг байхгүй. Тэгэхээр маш том дэнс гэдэг юм шалгуур ирж байдаг. Маш том дэлхийн шүүлтэнд явагдчихэдэг. Дэлхийн одоо байх уу байхгүй юу гэх том асуудал явагддаг байхгүй. За бүхэл юм тийм ээ алтаж гисэн адилхан. 108 элемент бол бүгд тосвор дөөрийн эзэдтэй л гэж ойлгочихлоо. Эзэдтэй юу эдгээр чинь энэ дэлхийд авчирсан орон зай байгаа. Сугар гаргаас өмнө ихэнх нь авчирсан гэж байна. Жишээлбэл өөр гаргуудаас авчирсан л да ангар гаргаас нь авчирсан. Тэгээд тэр чинь зүгээр авцраа тавьчааг байхгүй. Энэ дэлхийд л хэрэгтэй. Энэ дэлхийг нэгдүгээр бүтэн байлгах хэрэгтэй. Хоёрдугаар дэлхий бүтэн байснараа нарны аймагтай хэрэгтэй. Нарны аймаг бүтэн байснараа сүүн зам галактиктай. Сүүн зам галактик бүтэн байснараа оршихуй ертөнц бусад галактикуудтай хэрэгтэй байхгүй. Хэрэггүй гоод гарыг ирсэн нурууд нэг ч байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар хүндээ бас хэрэгтэй. Амьтандаа бас хэрэгтэй дэлхий дээр оршиж байгаа. Тэдэрт зориулагдсан гэдэг байхгүй. Тэрний гарч байгаа эрчмээр тэрнээс гарч байгаа одоо торгон эрчмүүдэд бидний амин сүнс бүхлөдөөд хүн болгоны амин нас бүхлөдөөд явж идэг гэсэн. Тэгэхээр маш чухал элемент байгаа. За. Шо. Ер нь сая нөө сугар гаргаас авчирсан гэж юуг авчирсан. За тэр яавал бүр энэ 108 элементийг л одоо ямар ч хэсэн нэг бүрдүүлэгч их усрүүд нь гариг эргэсүүдээр байдаг л гэж ерөнхийд нь ойлгочих. Түүнээс тэр энэ гэж одоо бас нэг наривчилж яриад явах. Дэлхийг чинь ингээд жоохон жижигхэн байгаал ингээд томроод эргэлдээл чинь гадар давхаргууд үсэл явж байгаа шүү дээ. Дотроосоо бас ургаж байгаа тий. Тэгээд тэр чинь хацарсан. За манайхан дөр сонирхолтой юу байна? Юу утасч байна уу? Facebook-ээс явал асуултуудаас ганц нэгийг хариулнаа. За саяын Баясааглангийн Баясаагийн яриатай холбогдуулаад сонирхож ч юм уу эсвэл асууж эсвэл ууралж яаж болно бид нар гомдохгүй огт гомдохгүй. Тэгээд санал бодлоо илэрхийлэх хүмүүс байлаас сонсоход бэлэн байна. За самбайцхан би нэг асуулт асууж байна. За тэгээ за. Энэ их нарийн мэдээллүүд яаж өөрчлөж ирж байна? Номсудраас унш уу, сүсийн чи ирж байна уу? Мэдээлэл экспорт хийхгүй юу? За орж байгаа. За Мэдээлэл их сурвалжийн тухай санахч байна. За нэгдүгээр нэг юу манайх номтын тэнгэрийн дэмчээр өгөөд ярьсан. Тэгэхээр бидний цаана байдаг өвдөөц маань тэнгэртэй 99 тэнгэрийнхаа номтын тэнгэр судалтай. Буюу эрдэм мэдлэгтэй өвдүүд байдаг. Тэндээс мэдээлэлүүд авч байгаа. Манайд 99 тэнгэрийн хөлмөрч гэдэг тустай хүүхдүүд байдаг. Номын дээдсүүдтэй одоо мэрэгдүүдтэй хүүхдүүд одоо хүмүүс бид нар байдаг л да. Тэгээ тэндээс тэнгэрээс өртөөлөн буулгасан судрууд байгаа. Нэг талаасаа нөгөө талаасаа бид аргын ертөнцөөрөө энэ замбын энэ шинжлэх ухааны танин мэдсэн эрдэм мэдлгүүдийг бас судалсан. Шинжлэх одоо юу гэдгийг соёл шашны одоо дээд мэдлгүүдийг нь бас судалсан. Тэгжээж тэндээсээ нэгтгэн дүгнээд тэгээд дээрээсээ бид нар өөртөө асуун энэ ямар учиртай энэ яадаг тэгэнгүүт ийм юм учиртай маа гэдээ сэлж өгсөн тийм дээд мэдлгүүд байгаамаа. Ямар ч одоо хүн амьтанд хэлэхдээ ичхгүйгээр яана дараа нь худлаа болчих үед худлаа нь мэдчихүүдээ гэдэг ямар ч айдас бол биднэрт байхгүй. Тийм учраас тэгж байгаа. Энэ одоо орчмын 6 төв гэж байл та. Энэ орчлон ертөнцийн чинь бүтээцэн эздүүд нь өөрсдөө ирээд хэлчихэж байгаа байхгүй. За би Лус ТV-с ирлээ. Би одоо Атлантын далаагаас ирлээ. Манай Атлантын далаад ийм зүйл байдаг. Эсвэл одоо юу гэдэг би энэ орчлон ертөнцийг бүтээхэд нь оролцсон анхны алтан урвалжингийн эзэн байна. Эзэдийн одоо төлөөдөл байна. Тэнгэр эцэг дэлхий монголчууд одоо хоорондоо нэгжиж алтан гурвалжингийн гэрээг байгуулад дэлхийн амийг хамгаалах үүрэгтэйгээр энэ дэлхийг бүрэн бүтэн байлгах үүрэгтэйгээр монголчуудыг хөх нуруутай гэдэг юм хөх язгууртай хөх толботой төрүүлээд тэр хөх толбороо дамжуулж тэнгэртэй холбож эрдэм мэдлэгээ үеийн үед болгож хүн төрөлхтнийг соён гээгүүлж явсан юм аа. Мэдлэгээр одоо юу гэдэг хүмүүжүүлж төлөвшүүлж боловсруулж явсан юм аа. Тэгээ хэлсэн учраас яг тэндээс авсан мэдээлэл байгаа шүү. Тэрнээс зохиомж зүйл байхгүй тий. За. Тийм. Тэгэд миний хувьд бол энэ номнуудыг эдний буулгасан номнуудыг бол нэлээд номнуудыг уншаад тэгээд нэг ертөнцийг таних харах хараа бол хэд дахин тэлэг шиг санагдсан. Тэгэд за ерөнхий зүй тогтол нь юм байгаа учраас гэдэг тэр тэлээ дэлгэхтэр уур бохимдол уцаар хин нэг чи сайн муу үнэн зөв худлаа нэрэ гэж одоо ялгах буруу шах тийм ямар ч тийм хүсэлгүй тийм амбицгүй гэдэг юм шиг тийм болчдөг юм байна да. Их өндөр дээд түвшний мэдлгүүд бол их тийм
сонирхолтой нөлөөллийг хүнд үзүүлдэг юм байна да гэсэн тийм бодол төрсөн. Тэгээд магадгүй одоо хүмүүс ингэж ярьж явах энэ хүмүүс аль түвшний мэдлэгтэй хүн байна. Аль түвшний мэдээллийг авсан хүн байна. Аль өнцгөөс нь харж байгаа хүн байна гэдэг талаас бас нэг тийм тодорхой ойлгож чадхаар тийм чадамжууд суудаг. Манай өвөг дээдсүүд одоо 2 3 өргөөдүүд байна. 2 3 галууд дээр бас энэ маш өндөр түвшний мэдлэг мэдээллүүдийг ном болгож, судар болгож, буулгаж тэгээд магадгүй одоо тэдний гол цагж байгаа захиас нь юу вэ гэдэг тэр энэ эрдэм, энэ мэдлгүүд, энэ өндөр түвшний мэдээллүүдийг ашиглаад улс орноо хөгжүүл, Монгол улсаа сэргээ мандуул хөх толботон дэлхийд дахин хүчрхжиж босч ирэх ёстой гэсэн тийм том амбиц эдний цаана нуугдаад байгаа байхгүй. Тэгэл тэрүүнийг л одоо илэрхийлье, гаргая, ямар ч байсан ихний ээлжинд энүүнийг дамжуулъя. Дараа нь энэ мэдээллийг, мэдлэгийг ойлгож байгаа, сонсож байгаа, мэдэрж байгаа, мэдж байгаа тийм одоо хүчрхэг сүнстэй гэж ярих юм уу да. Тийм сэрцэн сүнстэй нөхдүүдтэйгээ хамтрээ, үйл хэрэгэ нэгтгэе гэсэн тийм бодлын үднээс л ийм цуврал ярилцлагуудыг хийж эхэлж байгаа. Тэгээд маргааш нөгөөдөр бас одоо форум маягийн юм хийн. Тэр бол голдоо бас тодорхой хүмүүсийн илтгэлүүд байна. Тэгээд голчлон бол бид нар нөгөө танилцах, нөхөрлөх, ер нь энэ чиглэлээр сонирхож байгаа бүх хүмүүсийг хамтдаа нэг зүс царайгаа хараад яриа хөөрөөгөө нийлүүлээд, хүчээ нийлүүлээд, эрчмээ нийлүүлээд алсын хараагаа нэгтгэх тийм зорилготой явж байгаа зүйлүүд Clubhouse дээр сонсож байгаа та бүхэн одоо энэ оршихуйн 6 твийн тухай энэ 2 номны зүс царайг харъя гэх юм бол одоо энэ юу дуусны дараа Монголын Тэнгэр үзлэлийн нэгдсэн холбоо болон тархины хакер гэсэн одоо пэйж хуудсуудыг дагж байгаа. Тэн дээр энэ бичлэг хадгалагдаж үлдэн лайваар явж байгаа. Тэндээс бас давхар сонирхож болно шүү гэдгийг дамжуулъя. За өөр сонирхох. Мөнхтөө. За. Сайн байна уу? Арай минь. Тэгээд тааштай таларх гэдэг ороод ирлээ. За. Тэгэхээр маш гайхамшигтай юм ярьчин. Тэгээд ерөөсөө надад бол тийм солиотой энтер гэж тусахгүй байна. Яг хэрэг өөрөө хэдэн жилийн өмнө бас энэ сүнсний сэргэлтэнд одоо нэг ясанд автсан гэх юм уу та. Тэгээд нөгөөх хэрэг учрыг олохгүй явсаар байгаад яхаа мэдэхгүй явсаар байгаад ч юу юм бэ те зүгээр ингээл нөгөө шинж ухаан сураал явж исэн тэгсэн чинь тийм юм чинь энд ороод ирэхэр чинь би сайн нэг баахан яриаг чинь сасаа уйлцсан чинь хоолой таргээд байна. Тэгээд нөгөө ижил олон сүргээ барьж байгаа шиг яг тийм мэдрэмж сая төрлөө маш их баярлж байна. Тэгээд нэг жоохон тийм гацалтанд орцсон байхгүй юу? Одоо тэгээ яах юм бэ гэдэг уушх ном байхгүй. Өөрөө гадаадд байдаг. Тэгээд Монголын тэр том номнуудыг бол харах уншиж амжаагүй явж байна. Эндээс бол яг хуу мэдээ шинжлэх ухааны ном уншаал гэдэг тэд нар чинь тийм нээлттэй яг таг тийм мэдээлэл өгч чадахгүй. Гэхдээ яг өөрөө хичээгээд уншдаг. Дээрэс нь юу гэхээр сая бас хүн асууж ингээ мэдээллийн их бүсүр нь юу юм бэ энэ төргээд тэр сүнсний сэргэлтэнд орсноос хойш ингээ мэдээллүүд урсаж орж ирээд байдаг болсон. Эхлээд өөрөө тэрийг ойлгохгүй одоо өстой нөгөө газарч ийн үг гэл болсон. Одоо бол ерөөсөө тэрэндээ бүрэн итгээд одоо яах вэ ч тийм тэгэл тэр мэдээллийг харин бусдаа хүргээл хийх ёстой юм а хийгээл явж байгаа тийм байр суурин дээр ирсэн. Тэгээд одоо хүмүүс тэр орныхан маань итгэхгүй нь жоохон тиймэрхүү гэхдээ авахтаа одоо тэдний буруу бас биш. Тэгээ орж ирж байгаа мэдээллийг аль болох хүмүүст ингээд үргэх гэхээр бас нэг жоохон одоо юу гэдэг юм бэ? Жишээ нь ингээд сүүлийн үед ирж байгаа мэдээлэл нь миний үүр болохоор би багш болох үүрэгтэй. Сүнсний үүр гэх юм уу да? Даалгавар нь тийм. Тэгээд ирээдүйд зөндөө олон тийм сэрцэн дүүрс энд ирээ заавал сэрх сүнснүүд биш. Сэрцэн сүнснүүд ирнэ. Тэрэнд чи өөргөө бэлдээ гэсэн тийм мэдээлэл жишээ нь ингээд ороод ирж байгаа байхгүй юу? Бидний чи хүнд хэлэхээр итгэхгүй чи өөрөө бодоод ч байгаа юм л яаж мэдхийн тэргээд чинь би чи өөргөө бас нэг тодорхой хэмжээнд мэдж байгаа шүү дээ. Хаанаас өөр мэдээллийг над руу нэг өөр юм орж ирээд байна гэдгийг мэдж байгаа. Тэрийг хүмүүс ойлгохгүй жоохон юу яаж хүлээж аваад байна. Одоо солиотой болчлооч гэдэг юм уу те. Тэгэхээр би ингээд бас танаа нэвтрүүлгийг үзээд маш их зориг орсон. Тэрэнд үнэхээр их талархаж байгаа. Тэгээд энийгээ сайхан цааш нь маш их хэрчинтэй явуулаараа тэгээ олон хүнд танаа нэвтрүүлэг
уран зориг өгч тэгээд нээлттэй болоход нь туслая шүү гэж талархал илэрхийлдэг юм аа. Баярлалаа. За баярлалаа. Сайхан сэрдсэн сүмстэй юм байна те. Тэгээд юу штэ нэг бүх мэдээлэл далд ертөнцөөс гэдэг юм уу сусны ертөнцөөс дээд ертөнцөөс ирж байгаа мэдээлэл хүний бодлоор л орж ирдэг. Зүрхээр бас орж ирдэг. Тийм нүг дээд холбоосууд чинь тийм ойрхон тархиндаа ойрхон байдаг учраас бодлын гэдэг юм уу те тийм дуудлагаар маш орж ирдэг учраас тэнд бол нэг эргэлзээд байх шаардлага байхгүй. Сүнс цэвэр байх юм бол тэгээд тэнгэртэйгээ холбоотой байх юм бол тэгээд бас дээрээс нь тамгатай байх юм бол хүн маш өндөр зүйтэй. Тэгэхээр одоо яа харахгүй зөнгөрөө дамжуулаад авж байгаа юмыг одоо зоригтой хэлэл явахаас авахгүй. Зориггүй хэл ингээд нуугдаад суугаад тахлаар чинь хүмүүс чинь улам унхаад байна шүү дээ. Энийг чи хараа сууж чадахгүй байна гэхээр эсвэл одоо сэрж байгаа ингээд сэрсэн сүнсүүдийг одоо бурууд нь хөтлж байгаа зарим нэг одоо хүмүүс харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр яа харахгүй бусдад туслах чин үнэхээр хүсэл байгаа учраас л зоригтой ингээд бага хулаал гарч ирж байгаа. Хийсэн бүтээсэн маань үнэн. Тэгээд бид нар ч бас ганцхан одоо олуулаа шүү дээ. Бүхэл бүтэн номтын төмрийг өргөө гэхэлэр бас нэлээд идэв хүмүүс байдаг. Тэгээ нэгэнтээ бид нар одоо өндөр өвдгийн итгэлийг хүлээгээд тэд биднийг түгээ дэлгэрүүл гэж энэ судруудыг буулгасан. Тэрнээс зүгээр нь хөвлөд одоо эскалатандаа хийгээд чойлоод гэж буулгаагүй. Тийм учраас түгээхийн тулд заавал ярих танилцуулах хэрэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагаанд хамтарч байгаа улан байрлал бас их маш талархаж байгаа. Ийм боломжийг олгож байгаа. Тэгээд хамтарч байгаа. Тэгээд дээрэс нь урам зориг өгч байгаа. Дуудаж байгаа. Тэгэхээр эдгэртээ ийм хүмүүсийн нэгдээд хамтарч ярьж байгаа бас маш их баяртай байгаа. Тийм учраас одоо айн ичнэ гэдэг ойлголт одоо бүрл гээгдэж байна тийм ээ. Цаавал ажиллагаа улам болчихсон. Тий. Яг фэйсбүүкээр нэг юм 3 4 78 асуултууд бас асуусан байна. Уур бухимдлаа хянах талаар гэсэн маань сэргэн мандлын талаар авааштай зүйл яриулмаар байна гэж юм. Өөрийгөө олоход мэдлэг хэрэгтэй гэж хэллээ. Энэ олон мэдлэгээс яг ямар мэдлэгийг нь хүн эзэмших хэрэгтэй вэ гэж байна. Үүлийн үр гэж яг юу хэлдэг юм бэ гэж байна. Баясгалан өөрөө өвөг дээдстэй холбогдгоо мессенжерээр эсвэл уншиж судалсан судалгаагаа хэлж гинөө гэж сэтгэл хөдлөл контролдох суур ойлголт газар нутагтай хэр холбоотой гэсэн байна. Ном хаанаас авч болох вэ гэж байна. Хүний 108 сүнсний талаар яриач гэсэн байна. Хагасаа өдөр хаана уулзалт болох вэ гэж байна. Дээр үеэс ирсэн сүнснүүд өвөг дээдстэйгээ яаж хэл нэвтрдэг юм бэ? Тустай хэл байна уу? Бүгд монголоор ярих уу гэж энэ хөвгчлөлтэй асуулт байна. Нэмэлт хариулт яасан. Би нэг бодлоор хэцдэг гэж хэлсэн шүү дээ. Мөнхийн 3 сүнс 4 бие оршихонд 2 дагуул гэд нийт 9 биенээс хүн бүрддэгөө. Хаана дгөө очиж уулзмаар байдаг гэсэн тиймэрхүү санаанууд хэлсэн байна. Яг баясаа юугаа хэлчих юм байна. Өөрийнхөө нэг группуудыг хөтөлдөг юмнуудыг хачвал тэгээд хүсэлтэд эдэлгээчүүл авчих байх тийм. Эдний группуд хаалттай группуд байгаа. Тэгээд зүгээр сонсож байгаа. Ерөнхийдөө нэг яг уур бухимдал гэдэг талаар ярьж байгаа тийм. Яг намаа нэг сэтгэл засалч гэдэг утгаараа л юм асуудал тавьж байгаа. Угаасаа нэг сүнс сэтгэл гэдэг зүйл чинь сүнсэн дээр оршиж байгаа. Сүнстэйгээ холбоотой байгаа. Сүнс чинь өөрөө сэтгэлтэй. Сэтгэл гэдэг агуу том биетэй. Тэр сэтгэл гэдэг агуу том бие 108 одоо эрчмийг цулдлаас бүрддэг. Тэгэхээр тэр одоо эрчим дотор сөрөг мэдээлэл гэдэг юм уу? Хар бараан мэдээлэлтэй эрчим их хэмжээгээр ороод ирэх юм бол хүн уурлаад бухимдаад байдаг. Сүнсэн сэвтээд ирэхлээр хүн тавгуцаад байдаг л да. Тэгэхээр энэ бол яг манай сүнс сэтгэл засгийн судалгааны сургалтууд бол явагддаг бас зөвлөгөөнүүд бол авч болно. Хамгийн гол нь сүнсээ зэрэг ариун байлгах хэрэгтэй. Сүнсээ ариун байлгах цаа ингээд бясалгал хийгээ суугаад гэсэн бас биш. Нэг талын зөв. Гэхдээ сүнсээ ариун байлгахын тулд яаж ариун байлгах вэ бол мэдэх хэрэгтэй байхгүй. Үг, үйлдэл, зан, төлөв тийм одоо бодол, санаа маш олон юмаа зохицох хэрэгтэй болно. Алхам тутамдаа ахуйгаа зохицох хэрэгтэй болно гэр орно. Гэх мэт зөндөө олон мэрэгч болно. За яг энийг орхичоо. 108 сүнсний талаар за энэ сүнс судар дээр 108 сүнсний талаар тавчхан дурдсан байна. Сүнс нь дахиад өөрөө 108 биттэй гэж яригддаг шүү тий. За тэр нь болохоор алтан дээр үнэ ялгах судар дээр хэрвээ орж уншиж чадах юм бол сүнсний онол, сүнс эзэн биеийн онол эсвэл монын онол нэрээр бичээстэй байгаа. Эндээс уншиж болно. Тэгэхээр энд бол ямар нэгэн одоо судалгаа биш ээ, судалгаа огт биш. Дээрээс авсан мэдээллүүд би өөрөө зөнтэй, би өөрөө өвгөдтэй холбогддог. Би өөрөө бөө гэгэн тархины тамгатай хүн. Алтан судар судалдаг хүмүүс мэдж байгаа. Бөөзөн, бөхцөн, бөө гэгэн тархины зөнгөд байгаа. 7 дээдсэгтэй 12 дээдсэгтэй холбогдох чадвартай байгаа учраас тэндээс их бага хэмжээгээр чадлынхаа хэмжээнд мэдээлэл авдаг. Дээрээс нь манай номтын тэнгэрт буудалтай 99 тэнгэрийн хэлмэрч Мөнзүг гэдэг Атил хааны эцэг Мөнзүг гэдэг агуу мундаг хаан баг. Тэр хүний улаач нь энэ олон судруудыг өртөөлөн буулгасан. Тэр асуудлуудыг бид нар зэхэн тавьж өөртөө зэхэн тавихын тулд өндөр тэр
тархины маш өндөр чадвартай мундаг хүмүүсээс чинь асуултаа зөв тавихын тулд бид нар өөрсдөө ном судалгааны ажлууд хийдгээ. Судалдаг, энэ цагт гарсан бүхэл юмыг чадлынхаараа судал гэсэн болгоныг судлахыг хичээдэг. Тэгжээж бид нар өөрийн гэсэн мэдлэгтэй болоод тэн дээрээ тулгуурлаад бэлгийн ертөнцийн мэдээллийг нь аваад холбоод судрууд болгоод өгүүлж гаргасан байна. За манай байгууллага болохоор хан улс дүүргийн нийгмийн даатгалын хэлцээс жоохон урагшаа өнгөт Монгол нэхмэл компани хувьцаат компани гэх компани ба. Тэр компани 3 давхар офисын барилгын баруун жигүүрт нь Немус гэдэг хаягтай 3 давхартанд байдаг байгууллага байгаа. Тийшээ холбогдож болно. Дээрээс нь манай байгууллагууд сургалтуудыг явуулдаг. 3 төрлийн сургалт явуулдаг. Дээрээс нь манайх 3 төрлийн эмчилгээ явуулдаг. Тэгээд тэр эмчилгээнийхээ хавцад бид нар зүгээр нэг эмчилгээ сурдаг. Өдрө болгон 5-аас 10 минутны лекцүүд уншдаг. Одоо танин мэдхэн. Тэгэл тэр байдлаар явдаг. Манайх маш олон төрлийн судрууд болгосон учраас одоо юу гэдгийг сэтгэл нь тавгүй бай. Магадгүй таны уур бухимдал хүрээд байгаа шалтгаан гэж стресстэй одоо сүнсэн бичин сэвтэй байж болно. Олон сая ярьлаа шүү дээ 5-5 сүнс 7-гийн 7 сүнснэн дээр хаана газар сөрөг ирчим ороод ирэхлээр хүн бухимдаад эхэлж байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг мэдрийн биений эн тэнд ингээд нэг юм наалтчаад гогдогччоод ингээд дүүжлэгдчихэд яваад байвал уур бухимдал хүрнээд эсвэл одоо хавчичаад эсвэл одоо хүзүүн дээр нэг хүнд юм зүүчээ явал бид нар бухимдна үстэй. Сүнс чинь яг адилхан тийм сөрөг ирчмийн одоо элдв эд зүйлүүдтэй холбогдчоод тийм хар сүнсний янз янзын тайрлаганд өрсчөө завсрын эсрэг талын хармоос наатай хүний үг үйлдэлд өрсчөөд яваад байгаа бол тэр чинь сэвчээд гимчээд бухимдаад явна. Тэгэхээр магадгүй тийм зүйл байх боломжтой шүү л гэж хэлье. За баярлалаа. Тэгэхээр манай залуучууд өнөөдөр нэг юм фэйсбүүкээр гоё сонсогдож байгаа бол юм гоё микрофон авсан ширээний. Тэгээ нэг бас манай нэг данс тавьсан байсан шалтгаан нь яг нь ер нь олон түмний хүч нэг эрчмийг оруулах гэдэг байгаа байхгүй юу? Хүмүүс би нэг мандагдаа баах юм хөдөлж аваад хийхтэр ганцхан юу болчиход байна. Бас босод хүмүүсийн нэг тийм үнгүй цагаан будаа өгж байгаа, халамжийн цагаан будаа өгж байгаа юм шиг үйлдэл болчоод ер нь их багталтгүй ер нь хүмүүсийн оролцоог оруулах гэсэн тийм бодлын үүднээс данс мас тавиад хандив мандив жоохон цуглуулаад тэргээр нь юм болгоод буцаагаад энэ өөрсдөд нь зориулъя гэсэн тийм хэлээд яриад байгаа байхгүй. Нэг юм нэмэт хэлчихэ тий. Одоо ингэж байгаа байхгүй. Ийм асуудлууд төрж байгаа. Танах одоо юу гэдгийг яагаад одоо үнэгүй сургалт явуулах байгаа ч гэдэг юм. Яагаад үнэгүй явуулах юм явуулна. Гэхдээ биднэрт одоо бусдын хөдөлмөрийг, сэтгэлийг, зүтгэлийг, эрдэм мэдлэгийг тийм үү? Цаг цавыг үнэлдэг ухамсар байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь өгөө авааны хууль гэдэг асар том хууль байна. Нөгөө үүлийн үрийн дэс сая асуулаа шүү дээ. Үүлийн үрийн хөтөлбөр гэж юу юм? Гэхдээ чи дандаа бусдаас авах гээд байгаа юм бол энэ чинь үүлийн хөтөлбөрөөр унана. Чи бусдад бас өгж явах хэрэгтэй байхгүй. Бусдад тусалж явах хэрэгтэй. Тэгэхээр дандаа авах гэсэн нэг сэтгэлгээ, бэлэнчлэх сэтгэлгээ бид нарт хүртэл ирж байгаа. Харин бид нар ихэм нэхээгүй зүгээр сэтгэлээсээ жоохон магадгүй надад байгаа л юм. 500 төгрөг. Тэгэл болоо хамгийн чи өөрөө өргөө үлдчихэж байгаа. Чи өөрөө үеийн өргөө үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгээ нэг талаас нөгөө талаасаа бусдын энэ үнэлэг цэнэлэг ухамсар чамд байна, төлөвсөн байна. Чи хүнийхээ хувьд өснө дэвжиж байна. Чи гэгэрлийн замд бас гарчжээ гэдэг ойлголт ухаан тэнд явдаг юм шиг хүмүүсээ. Тэгэхээр бас тэгж тий яг нөгөө хүмүүст ингээд яг хийгээд яаж болж юм л та. Хамгийн гол нь хүмүүс нөгөө бидэрт ч юм уу эсвэл надад ч юм уу үеийн өртөө үлдчих тэр. Тэрийг би бас өөрөх гэж лай гэж бодогдоод байхгүй. Нөгөө муугар хэлэх юм бол хүний өмнөөс тус олъё гэснээр төлөө өөрөө бас нэг хүний өмнө хүний өрийг бас амааргүй санагдаад. Тэг яг ер нь данс мас тавиад ингээд нэг жоох яаж байгаа. Зарим нь бол мөнгөгүй үнэгүй их стайл сошиал чөлөөтэй гэл ингээд янз бүрийн юмнууд ярьж илээ. Гэхдээ тэр бол яг ер нь бол хүн болгоны сэтгэл зүрхээс нь хийгдэх ёстой ажил. Олон хүний аль болохоор олон хүний итгэл сэтгэлийн дэм орох дээр энэ өөрөө цааш нэг урт удаан хугацааны хүчтэй оршин тогтнох бас түгэх тийм боломж гарч ирээд байгаа гэж ойлгосон байхгүй минь. Тийм учраас нэг лайк дарсан, шеэр хийсэн ч энэ бүх зөвлөл нэг тийм үүлийн тухайн нэг сонсож байгаа хүн өөрийнхөө үүлийн өрийг цайруулахын тулд хийж байгаа тэр үйлдэлүүд тэр юмнуудыг нээлттэй хэлэх хэрэгтэй юм билээ. Түүнээс бол ичээ санаа зовоол тэгчүүл шуналтай гэхэл ончвол мөнгө хандив цуглуулж ийн гэхэлөө гэж бодоод байдаг гэснээр болсон юм бол тэгээд хилээд явах нь зүйтэй юм байна гэж бодоод явж байгаа. алтан судар дээр нэг хэмтэй хариуцдаг юм. За. Тэгээд тэнгэр эцэг мөнх тэнгэр гэдэг яриад гарч байна л да. Тэгээд энэ мөнх тэнгэр эцэг нэг тодорхойлохгүй яг одоо тэр хөвгдөөс ирж байгаа мэдээллийн дагуу баяр.
За таал тодорхойлж та энийг одоо тэнгэр мөнх тэнгэр эцэг гэж хин юм бэ гэж. мөнх тэнгэр эцэг гэж хэлээгүй тэнгэр эцэг гэж хэлсэн. Яг хоо тэнгэрийн орон зай чи өөрийн гэсэн бас эзэдтэй штэ. Тийм үстэй тий. Энэ том огторгой ертөнцийг одоо нартаа сартаа үү олон одоо мандсруудтай нөхнүүдтэй нэг бүтээн байгуулчаад тэрийг хянж захирч бүрэн бүтэн сүнөөчгүй шиг байлгахыг одоо хариуцж байгаа хүмүүсийн орших мөнхөх тэнгэр гэж нэлээд байгаа. Түрүүний би ярьсан шүү дээ. Хоосон чанарын буюу чанар торгон эрчмийн орон зайнаас маш өндөр мэдлэгийн орон зайнаас энэ гариг иргэсийг сварго ертөнцийг бүтээсэн юм. Тэгэхээр тэр чанд эрчмийн орон зай буюу тэр тэнгэр эцгийн орон зайгаас одоо их тесрэлтийн онлоор үүссэн гэж яриад байгаа тий. Үнэхээр яах вэ? Хоосноос үүснийг их тесрэлтийн онлоор физикч баталцсан. Тэгээд өнөөдөр орчлон ертөнд тэлээд байна гэж тэлж байгаа. Нэгдээ үүсгэсэн бүтээсэн шин гариг иргэсүүд бүтээд эний чинь хариуцаад бүтээгээд байгаа хянаад байгаа хүнийг орчхог нэгдүгээр мөнхөх тэнгэр гэж хэлж байгаа. Хөх ертөнцийн орчдгийн тэн дээр хөхүүд орчдгийн. Өөрөөр хэлбэл бидний одоо монголчуудын дээд угсаа гаргах тэнд орчдог. Тэнгэр эцэг гэдэг чинь яг тэр оршуугаал захирж байгаа. Зэн шүү дээ тийм. Тэнгэр эцгийн оршихоо бархас бад гариг нэг нь вэ жишээлбэл. Гэхдээ бичээстэй байгаа тэрийг одоо бид нар зохиож бичээгүй. За баярлалаа тэгэд. Яг нэг тийм эзэн ертөнцийн эзэн мөнх тэнгэр эцэг юу гэдэг нь те бурхан хоосон гэдэг ингээд нэг юмнуудын тухай яриад байгаа. Зүгээр үндэстэн болгон өөрийнхөө өнцгөөс харснараа нэрлэж байгаа болов гэж бодож байгаа тийм үү? Ер нь тийм. Ер нь бол тийм. Гэхдээ өөр. Гэхдээ алтан судар дээр бичээстэй байгаа шүү дээ. Тий. 12 их ертөнц байдаг гэх. Тэгэхэд ертөнцийн эзэн айл ертөнцөөс нэрсэн байх нь те. Тэгээд за 12 ертөнцийн тухай та нэг алтан судар буюу одоо улс үндэстэн болгон бахархал болсон тийм одоо юу гэдэг соён гэгэрүүлдэг юу судартай бүтээлтэй тийм үү. Тэгвэл монголчууд бас алтан дээд үнийн аялал гэсэн агуу том судартай бүтээлтэй. Тэн дээр бол бичээстэй байгаа. За 12 их ертөнц гэж байдаг юм а. Тэрнийг 9 цагаан ертөнц буюу бүтээгч цагаан ертөнц. Ямарваа нэгнийг бүтээхэд 9 ухаантангууд оролцож байж. За энийг одоо инженерингийн энийг одоо юу гэдэг барилгыг энэ тэрийг одоо өвснөгөө гэж гэдэг юм. Ингэсээр байгаад 9 их ухаантангууд нэгдэжээж юу бүтээгч 9 ертөнц бий болдог. За тэгэнгүүт хажууд нь устгахгүй нэг хар ертөнц гэж байдаг. Тэгээд дээрэс нь засахын 2 ертөнц буюу одоо түрүүн биеснээр арга билгийн ертөнцийг тэнцвэржүүлдэг мөнх орших оршинлыг нь хангаж идэг 2 хөх ертөнц байдаг. Тэгээд одоо ертөнцийн манай Монгол өвдөд 12 их ертөнц гэж ярьсан байна. Тэгэхэд өөр газар тэгж яриаггүй л байгаа. Ганц ертөнц байдаг юм шиг л ярьсан л байгаа. Тэгээ яг уу юун дээр вед дээр бол бичээстэй байгаа. Брахма гэдэг нь цагаан ертөнцийн эзэн юм аа. Цагаан нүхний эзэн юм аа. Тэгээд Шивагаа олдоор хар ертөнцийн буюу устгахгүй хар ертөнцийн эзэн юм аа. Вишну буюу хөх ертөнцийн эзнийхээ Вишну гэж нэрлсэн. Монголд ч гэсэн адилхан яг тийм л байдаг. Хөх ертөнцийнхэн буюу бөө ертөнц бүх ертөнц гэх. Тэгээд мөнх хөх тэнгэр хөх ертөнцийн эзэн одоо тэнгэр эцэгч гэдэг юм уу те. Тэгээд хөх ертөнц нь хар цагаанаа захирж байгаа байхгүй. Захирах буюу арга билгийн шүтлэн барилга тэр тэнцвэрийг хангаад ерөнхийдөө удирдаад хянаад захираад хумхын хумаад дэлгэрүүлээд боршиж байгаа. Одоо хөх ертөнцийнхний үйл эхэлчихсэн байна. Тийм учраас одоо хөхүүд буюу тэнгэртэй холбогдох хүмүүс маш олноороо төрөөд байгаа нэг талаас. За тийм манай хөх ертөнцийнхний гол төлөөлөл болсон хөх талбад монголчууд бид нар сэргэн манднаа удахгүй. Дахиад бидний тогтоосон цоошин соёл, энэ цоошин эрдэм мэдлэг за шинэ бид нартай шинэ. Гэхдээ энэ оршихуд байгаа асар их эрдэм мэдлэг хүн төрөлхтнийг байлдан дагуулах тэр цаг үе тун удахгүй болно гэдэгт бол итгэлтэй байгаа. Одоо харин нөгөө ард түмнээ хүмүүсээ сонсогчдоо, үзэгчдээ, үр хөвгтүүдээ бэлтгэх маш том үүрэг бидэртээр байгаа. Тэгээд тэр үүргийг л хэдүүлээ дааж, хэрэгжүүлж эзэн нь болж энэ цаг үеэ тоолчмаар тийм сэтгэл, тийм санаа төрж байгаа. Тэгээд ер нь бол 10:30 болж энэ өнөөдрийн хийх удаашрахтай нөгөө сүүлд хүмүүс сонсох байх гэдэг ингээд асуудал үүсэх учраас өнөөдрийн яриаг ингэсгээд өндөрлөн. Бас ярих нэмэх яриа байна. Маргаан одоо ингээ хүмүүсийн хооронд маргаан үүсэхгүй бол хэлээ л да тэр нэг шашин болгоно нэг гэдэг байгаа шүү дээ. Оройн дэдүүд нэг. Яагаад гэвэл тэд бүгдээрээ энэ ертөнцийг бүрэн бүтэн байлгах юм. Энэ дэлхийг ядаж бүрэн бүтэн байлгах юм. Хүн төрлөختнийг мунхраад, дайн байлаалдаа өртөөд, галавтаа эвлүүлээд мөхчихгүй байлгахын тулд оюун санааны хөгжил дэвшил, сүнсний хэн одоо хөгжил дэвшилд хөтлөх гэж л гарч ирсэн гэгээнтэнгүүд, бурхтууд, эцдүүд байгаа. Тэдний цаана тэнгэрийн нэг л том хүч байгаа. Яагаад гэвэл дээшээ гар тэнгэр чинь нэг л байгаа. Энэ дэлхий чинь ганц л байна. Энэ ганц дэлхийг бүх талаас нь хайрлж хамгаалж байна.
Тэрнээс биш үү Монголын бүтэн үлдээ одоо өөр бус нуруудын сөнөөчөө гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр тухайн улс үндэстэн болгоод нь үүрэг оноогдсон үүргийнхэн дагуу тэнгэр эцгээс гэдэг юм уу, ертөнцийн эзнээс гэдэг юм уу, энэ одоо бүтээгч нараас оноогдсон үүргийнхэн дагуу танаахан цагаан шашнаар дэлгэрүүл танаахан одоо ус тухайн одоо юу гэдэг ертөнцийн үүлийг хий, танаахан бүтээгч ертөнцийн үүлийг үү, танаахан засаглахын ертөнцийн үүлийг хийгээл оноогдсон давуугаал хийж байгаа. Тэгэхээр бүгд орой дээр очиод нэг энэ дээр маргаад ах шаардлага юусоо байхгүй. Чи Христ юм аа. Чи одоо буддын гүнхан юм шарын шашин шүтдэг юм байна. Чи улааны шашин шүтдэг. Өө чи тэнийгээ буу болсон юм уу? Өө чи улаач юм. Ямар хэрэгтэй юм байхгүй шүү дээ тийм. Бүгдээрээ нэг зөрүүл зөрөө явж байгаа. Бүгдээрээ нэг өвдөйдсийн утам өгсөн. Бүгдээрээ нэг дэлхий дээр нэг Монгол дээр амьдарч байна. Тэг шаардлага бүгдээрээ харин сайн гүнзгий судал. Гүнзгий судлах юм бол бүгд орой дээр очиод нэг л юм зангиддаг. Энийг Чингис хаан болоод бид манай Монголын үе үеийн мундаг хаадууд мэдсэн байсан учраас Мөнх хаанч тэр, Ховлаа хаанч тэр, Чингис хаанч тэр бүгдээрээ л хар хориндооч тэр, Бээжиндээч тэр те бүх шашны төвийг байгуулчаал хоорондоо хэлцээрийг хийгээл явдаг байсан. Бүгд үүргээ биелүүлээд явж байсан. Тэрэн дээр бол талцах шаардлага байхгүй л гэж хэлэх гэсэн. Ахаатны асуулт асууж Чингис хаан гэж өөр хэлдэг миний асуух гэсэн юм чи дүр орчлоо. За. Чингис хааны тэр агуу суу зал энэ одоо бүх одоо мэртэн мэддэг тэр иргэн ухааныхан их хүмүүсийн хаанаас ирсэн бэ? Тэнтэй холбогдоод байсан юм бол аа байл. Тэг яг ер нь л иймэрхүү замаар ирсэн л гэж ойлгож тоо. Яг тэрүүнтэй одоо тэр чинь бол өөрөө Мөнх тэнгэрийн Чингис хааны тамган дээр ганцхан үг байгаа шүү дээ. Тань чадвал хэдүүлээ. Мөнх тэнгэрийн хүчин дээр агуу их суу залын ивэлэр гэдэг үг байгаа. Тэгэхээр тэр бол олсон, мэдсэн, таньсан, холбогдсон зүйлийнх нь тодорхой зүйл нь тэн дээр байгаа болоо л гэж бодож чинь баримт нь бидэнд төрөлдөж. Яг гоо алтан судар дээр бичсэн байгаа. Одоо 7 дээд эцгийнхаа зөвлөлт гэгэрсэн буюу өөрөөр хэлбэл зөнгөөрөө дамжаад нөгөө түрүүний дээд биеийн холбоосоор дамжаад агуу 7 дээд эцэгтэйгээ холбогдсон. Дахиад агуу 5 уул эцэгтэйгээ ингээ 12 дээд эцэгтэйгээ холбогдсон. Дээрээс нь Мөнх тэнгэр эцгийн хүч тэндээс ивэжсэн. Даалгавар нь буюу тэр хүний энэ дэлхийд төрүүлсэн үүрэг нь угаасаа хүн төрлөختнийг засаглах, заяглах, гэгэрүүлэх нэг агуу том гүрний нэг тэнгэр дор байрлал, нэг их дэлхий дээр байрлаж байгаа агуу том эзэн гүрнийг л байгуулах үүрэгтэй байсан юм чи. Тэгэхээр бүх бололцоогоор нь ухаантай ээж төрүүлээ. Ухаантай одоо юу гэдгийг ах дүүнэр дунд удам дунд төрүүлээ. Тэр 7 дээд эцэг те гортон багт байсан ба. Гэх мэтлээ энэ алтан судар дээр энэ тухай дэлгэрэнгүй байгаа мэд үү? Тэрийг олоод уншвал тайлгтана. За их баярлалаа. Би өөрөө одоо яг наад өөрөө чи яриад байгаа юмнуудыг нэлийн дээрс одоо хүлээж аваад одоо түрүүн тэр үг боол гэдэг бишгүй ярьсан. Солиороод байгаа юм шиг ганцхан яриад тэгээд одоо ийм клуб хаус дээр одоо тэнгэр өөрийнхөө одоо ойлгосноор тэнгэр үзлээ гэдэг анх ярьсан хүмүүс нэг л дээ. За. Тэгээд одоо энийг судлаад одоо өөр удам баяргаа өөрөө чинь энэ ажилуулдаг юуруудыг бас сонссон. Тийм үү ерөөсөө надад орж ирсэн мэдээлэлүүд дандаа бусад хүмүүсийн яриагаар батлагтаад байна. Би гэхдээ өөрөө тэгж өөдийн тэнгэр эцгээс энэ чинь миний бодол юм уу? Өөр танаас ирж байгаа бодол юм уу? Хэрэг танаас ирж байгаа бодлоо энийг надад баталж өгөөч гэж боддог байхгүй. Тэгэхээр ингээд та нарын энэ яриагаар батлагтаад байна. Яг тэгэхээр би маш их баяртай яг би өөрөө ганцаар энэ тийг мангар юм одоо одоод байгаа юм биш юм байна. Энэ чинь цаанаас ирж яг бол энэ чинь зөвхөн надад биш өөр өчнөө одоо хүнд яг нэгэн зэрэг орж ирээд олон хүн ингээд сэрээд байгаа ийм үйл явц бодоод байна гэдгийг баталгаад болж байна. За маш их баярлалаа. За энка баярлалаа энка. Юу бас л энэ өнөөдрийн нэг нэвтрүүлэг галзуу сайлт юм шиг гинтхэн ингээд яриад онж байгаа шалтгаан нь яг чам шиг төрөний бас ярьсан бүсгүй шиг ингээд маш олон хүмүүс дотроо ингээд битгрээд яваад байгаа байхгүй. Энэ бүхнийг нь одоо нээж өгье, хамтдаа цаашаа хөдлөе, хамтдаа урагшлая. Энэ олж байгаа мэдээлэл орж ирж байгаа мэдээллүүдийг хувь хувьдаа дараад байх шин нийт даяараа мэдж ойлгож бусдаасаа төрүүлж улс орноо хөгжүүлэх боломж болгоё. Тэхийн тулд хоорондоо танилцъя, уулзъя, ярилцъя, зүс царайгаа харилцъя гэдэг ингээд уулзалт ярилцлага хийхэд байгаа шүү. Тэгээд боломж гарвал эрхийг бодоорой. Маргааш нөгөөдөр бид нар уулзалт нь хагасаа өдөр 11 цагаас өглөөний 11 12-оос эхлээд нэг орой 5 6 7 хүртэл нэг арга хэмжээ зохион байгуулад явъя гэж бодож байгаа. Тэр уулзалт ч одоо Америк нэгдсэн улстай хаваа. За. Тэр уулзалт чинь энэ Facebook-оор ч юм уу Clubhouse-аар явах уу? Явахгүй. Гэж оролцох юм чи. Явахгүй. Яг хөө зүгээр эхний ял чинь тэр уулзалтыг бол жоохон тийм хязгаарлалтан бол хүрээнд хийсэн дээр авах гэж бодож байна.
тэрний бэлтгэл ажил иймэрхүү юм ярих гэж байгаа шүү гэдгийгээ санаагаал одоо өчигдөр өнөөдөр маргааш бас хүмүүстэй ярилцсан нэг 3 өдөр ингээд клуб хаус одоо Facebook сувгуудаар ингээд нэвтрүүлэг дамжуулалт хийгээд ингээд явж байгаа. За энэ судруудыг хүмүүс энэ асуугаад байгаа нэг сонжоод байгаа биш хүмүүс зарим нь тэгж хүлээж авдаг. Би болохоор нөгөө надад орж ирсэн мэдээлэл нэр хүнийхтэй тарж яаг үйл гэж асуугаад байгаа. Тэр нь ерөөсөө зөвсөн юм байхгүй бүгд л яг наарлаа. За одоо бид нар чинь тэгж бодгоо болцсон шүү дээ. Юу гэсэн нэг манай судруудыг хэрвээ сонирхох авах хүсэлтэй хүмүүс гарч иж л байгаа мэдээж те. Тэгэхээр манай судруудыг авч уншихын тулд юу яагаар 96 59 59 37 99 99 13 55 дараа нь тий 80 60 40 нэг л утас хэлчих дөө. Нэг утас дээр төвлөрч. За 96 59 59 37 инх цэцэг хэмжээг авццаад авч болно. Дахиад сүмсэн сэрчээд одоо яг цаашаа яг яах вэ гэдэг бас ингээд эрэл хайгуул хийж байгаа хүмүүсийн хувьд бол манайд одоо сургалтууд явагдаж байгаа бас хамрагдаж сонирхож болно. Дахиад бид нар одоо юудын тэнгэртэй харьцах маш олон арга байдیں۔ Бас нэг аргыг бид нар эзэмшсэн байдیں۔ Ховс эзэмшсэн байдیں۔ Ховс гэдэг нь ерөөсөө сүмсийг сүмсний ертөнцтэй пад гэж холбогдож байгаа. Эсвэл тамхны өвөг дэдтэй шууд холбогдож байгаа. Эсвэл долоон дэдтэй холбогдож байгаа арга штэ. Тэнгэртэй л холбогдож байгаа. Тэгэхээр ховсын одоо бас тийм чиглэлүүдийг сонирхож судлах бол сонирхохыг хүсвэл Окторгын ховс, ховсын эрдэм гэсэн группүүд рүү, фэйсбүүк рүү дагж болно. Тийм юм байна тийм. За тийм байна. За сая байс. Сайн байна уу? За сайн. За. Би бод жаргал гэдэг хүн байна. Нэг олон өдрийн гүйлтийн тамирчин байна. Будаа сайн би таньж штэ чамаг. Тийм тийм. Би сайн. Таньж хоочны таньж. Хоочны таньж маань ярьж байна. Америкаас байна уу? Лос Анжелес хотод байна. За. Тэгээд таар яриаг сонсох сайхан байна. Миний хувьд бол бас 2014 оноос энэ ухамсарын сэрэлт явагдсан. Тэгээд энэ нь бол ингээ явагдаад жил болгоо миний би ч гүйдэг болохоор гүйлтийн тамирчин хүн тэгээд яг гүйж үед явагдсан байдаг. Тэгээд яг миний их бол одоо юу гэдэг наад энэ хүний ярьж байгаасаар арай өөр гэвэл нөгөө яг тийм дээд тэнгэр гэх юм уу тэндээс тийж мэдээлэл авсан гэхээсээ илүүтэйгээр яг нөгөө өөрийн нөгөө махан биеэрээ яг нөгөө туулж тэр өөрийн муу сэтгэл буруу сэтгэл бүх юм яг ялан дийлж байж л яг тиймэрхүү одоо тэр сэрэлтэд хүрсэлтэй. Тэгэхээр энэ болохоор яг арай өөр юм шиг. Гэхдээ бол ер нь зүгээр яг сонсож байгаа хүмүүс дэлгэхэд зөвхөн нэг ганцхан мэдээлэл аваад гэдэг юм уу тэгж ухамсар сэрэх биш. Энэ бол бас нөгөө өөрөө бас хүн бол өөрөө бурханлаг чанартай гэж боддог л да. Тэгээд хүн бол өөрийн тэр бурханлаг чанараа ингээд сэрээгээд ирэхэд өөрийн тэр нэг сэтгэлээ ялан дийлэх те одоо бурхан багшийн сургаад бол их сайхан гардаг л да. Тийм зүйлийг хийж чадвал энд бас ухамсарын сэрэлт бас давхар явагдсан байна гэдгийг бол нөгөө өөрийн бие дээр би бас харсан байдаг. Тэгээ та бүхний ярьж байгаа нь хийж байгаа юм бол одоо Улаанбаяр хийж байгаа тэр нэвтрүүлгүүдийг бол ингээд үздэг тэр тархины хакер гэх тэрэн дээр бол их сайхан юмнууд бол гардаг л да хүмүүстэй ярилцаад. Тэгээ энэ болгонд бол миний хөдөлгөх баяртай одоо Монгол байдаг бол дараагийн тэр хатар хагасны арга хэмжээнд очих хүсэлтэй л гэдэг. Даанч одоо хоол газар болохоор тэгээд боломжгүй юм байна. Та нарын хийж байгаа ажил юм бол бас дэмжиж байгаа шүү. Сайхан зүйл хийж байгаа. Тэгээ олон монголчууд бас ухамсарын сэрэх болтугай гэж хэлээ да. За боджиргалда баярлалаа. Бас Facebook-оор сошиал сүлжээгээр харж байгаа сэтгэл зүрхээрээ л дэмжиж байна. Одоохондоо бол яг манай нөхөрчин бол бас Монголоо босгох төлөвлөгөө гэдэг ингээд бас Монголд байхдаа маш амбицтай хэд хэдэн ном бичсэн. Уг нь бол чэйжин дотор нь бас нэлээд том юмнууд багтж байгаа залуу байгаа. Тэгээд хэдүүлээ одоо Монголдоо ирж сайхан энэ улс орноо өөрчлөх байгаа. Тэгээд хурдан ирэх байхаа гэж найдаж чинь эрүүл хэдүүлээ хамтдаа одоо ажиллая. Божиргалыгаа ярьсан маш их баяртай. Яг хүн хүний нүн сэрэх. Тий. Хүн хүний нүн сэрэх замууд өөр бүгдээр нэг хаалгаар орж сэрнэ гэж байхгүй тийм маш олон янзын хүмүүс байгаа маш олон үзэл бодол сонирхолтой маш олон суур авиас бэлгтэй эсвэл суур мэдрэхтэй хүмүүс учраас янзын замаар л сэрдэг хүмүүс. Тэгэхээр одоо бас хин божралын хувьд бол тийм өөр замаар сэрсэн байж тээ. Тэгтэл болж ин хүн болон өөрийгөө л олохын төлөө янз янзын замаар явж байгаа тийм. Яг би болохоор өөрөө түлхүүн номтын тэнгэрийн хүн гэдэг утгаараа илүү эрдэм мэдлэг хөтлөгдөж одоо юу гэдэг явдаг гэдэг тийм зарчим ярьсан баг тийм. Тэгээд нэг гүйж хахад нэг тийм бурхан гэх юм уу одоо юуны мэдэхгүй нэг тийм бэлэг өдрөө өсөлтөө нөгөө нисдэг тийм бөмбөг гэл одоо гүйж утлын ул руу хийж өгчээсэн. Тэр одоо хэн хаанаас юу гэсэн болоо гэж бас боддیں۔ Тэрийг хэлж мэдвэрлээ.
Энийг тайлбарлах боломжтой юм. Үгүй яхаа тэгээ өөрөө нэгдүгürt ингээд сэрчихсэн, хоёрдугаар сэрсэн боломж нь цаана харсан даасан тэнгэр бод өөрийнх нь удам хугацааны хүчрэг өгдөг байгаа шүү дээ. Тэгээ өөрөө угаасаа гүйдэг. Тэгэхээр өгдөөд удам хугацаанд нь бас мундаг л тийм бэлтаржуулах одон олон гэрүүд чинь хүний нүг янз янзын одоо махан бие тэтгэдэг тийм одон гэрүүд байна. Тэгээ тэндээс холбоостой байгаа тэгээ гүйж байгаагч нь дэмжиж явж байгаа ямар аргаар үгүй шиддэнгүүд байна, хутаг товлгаатууд байна, бүртэнгүүд байна, бөөгийн асар ундаг хүчтэнгүүд байна. Эдгээр ямар арга замаар юуг л өгөх боломжтой шүү дээ. Иш үзүүлгүүд олон янзаар хийдэг шүү дээ. Магадгүй тэрний нэг л байгаа шүү дээ. Сайн л байна тий. Тийм. За бас гайхамшигын баримт ярьсан нэлээ монголчууд мэддэг болсон. Божиргал маань бас ийм гоё баримт ярьсанд баярлалаа. Божиргалаа. За нэг 2 хүн юм уу 3 хүний асуулт авчаад тэгээд өнөөдрийн яриаг өндөрлөнө. За ороо минь дээ. За. Олно. За бүгдээрэнд нь ороо минь дээ. За. Би сүүлдээ сая орж ирэл тэгээд жаахан сонслоо та. За. Тэгээд энд бас таньдаг улсууд байна. Манай Божиргал байна. Холбоотой юм. Энэнки гэдэг бас энэ хос Сихертима Клабхаус бид нартай хоорондоо. За. Тэгээ миний хувьд бол бас нэлээ сүүлийн хэдэн жил бяцлал хийж байгаа юм багмаа. Тэгээд одоо бол их өөр цаг үе ирсэн гэдгийг би бас мэдэрдэг. Тэгээд манай монголчууд бол бас нэг өөр заяатай ч гэдэг юм уу, тэнгэр заяатай ч гэдэг өөр өгдлүүд яахахгүй байх шиг байдаг. Ер нь бол байна ч хараад байдаг. Тэгээ ер нь энэ цаг үед бол монголчууд одоо их олон багш нар хэлсэн байт юм байл л дээ. Одоо монголчууд бол дэлхийн оюун санааг одоо түүч хэлнэ гэж яг энэ цаг үед тий. Тэгэхээр магадгүй бид нар энэ цаг үед бол оюун санаа гэгээр одоо магадгүй тэр нэг хөгжил литератур байдлаар одоо айхтар тэр үйлчилсэн одоо сүнслэг оюундаг байдлаараа магадгүй бид нар дэлхийг одоо жаахан мандайлах цаг нь ирж байгаа юм бол одоо гэж хардгийг тий. Тэгээд бяцлагын төвшөндөө бол бас нэтэ энергийн төвшөнд энэ юм анзаарна бас дээрээс бас надад холбоос байдаг л да. Тийм ер нь бол холбоос байна. Тэгээд энэ холбоосууд яг ямар хүн мэдээлэл бас надад ирдэг вэ гэхээр ер нь буддын шашинч гэсэн хүн өөрөө гэгэрх хэвээр юм аа. Өөрөө чинь дотор бурхан байгаа. Одоо энэ дээрээс бууж ирж байгаа тэр бурхандаг эрчим гэрэл гээгэнүүд бол үндсэндээ чи өөрийнхөө доторх бурханыг сэрэх хэрэгтэй гэдэг тийм л маш энгийн одоо агуу их мэдлэг шаардлагатай биш. Түүхэндээ ч гэсэн тэр 84 шидтэн одоо бүх багш нар бол зүгээр амьдрал дээр яг хаана юм гэж тэндээ зүм бэлэг дотоод бэлэг ухамсараа маш хүчтэйгээр сэрээгээд за тэгээд тэр үнэмлэх ухамсартай хурж исэн юм байлээ тий. Тэгээд ер нь бол тэр чиглийн бяцлагыг гэж хийдэг. Одоо манай ноён ухт гэдэг юм уу тий. За өндөр гигэн ч гэдэг юм уу. Ер нь бол арай жах өөр тий. Тэгээд тэр дэлгэрмаа гэдэг таны нэг нэвтрүүлэгтний орсон эмгтэй байдаг тий. Тэгээд эрчимийг нэтэр ингээд миний авч явах анзаарсан л да тий. Тэгээд миний энэ одоо энэ бурхны шашны одоо энэ бүр дээрээс бууж ирж байгаа одоо бид нар 5 дугаар ертөнц гэж ярьдیں۔ Асуур бол одоо энэ бидний дээр байгаа 2 дугаар ертөнц ч гэдэг юм уу. Тэгэхээр эрчимүүднүүд нэлээ ялгаатай гэж би харсан тий. Тэгээ нэлээ ховсддаг юм байна. Хүн ховсддаг болцсон гэ. Дээрээс нөгөө юм задлагдаж ирээд хүмүүсийг нэлээ ингээд бас юм ховсддаг юм байна гэж би анзаарсан л да. Зөв ер нь бол шууд бичлэгийг үзэхэд шууд эрчим нь ороод ирдэг байхгүй. Тэгээд за энэ хүн ямар хөө төвшөнд юутай холбогдсон байна гэдэг ч юм уу ингээ анзаардаг ер нь одоо тий. Тэгээ энэ хөдөлгөөнд ер нь нэлээ анзаарсан. Тий. Тэгээ хүн ховсддаг юм байна. Дээрээс юм холбоос үүссэн байна гэж бол ерөнхийдөө харсан. Тий. Тэгээд яг хоо ер нь миний хувьд нэг бяцлал хийдэг буддын талаасаа ч гэдэг юм хардаг. Яг одоо бурхтыг энэ дээр тайлбарлаж ил байдаг. Одоо тэнгэрүүд бол ийм бурхтууд бол яг ийм хүн үүссэн цагаас одоо нэтрийгэл ярьж тайсан. Тэр нэтрээ бол жоохон зөрүүтэй байдлууд энэ дээр бас харагдчих байлээ дээ. За тийм. Тэгээд миний яг анхаардаг надтай холбогддог энэ дээрээс бууж ирж байгаа тэр бурханлаг одоо ямандаг гэдэг юм уу бурханы шашны том одоо догшин бурхтууд шүү дээ. Ямандаг гэдэг чинь 10 одоо тэдний эрчимүүдийн шууд нааша одоо буудагч ирж холбогддог байхгүй тийм. Бас их санаа өөр мөцөлтэй. Тэгээд энэс эрчим их өөр л байсан л да. Тийм. Ер нь бас одоо тэр дэлгэрмаа гэх тэр эмгтэйгээс одоо орж ирж байгаа эрчим миний хувьд анхных нь ч биш. Өшөө ер нь бас нэлээд хэдүүтэй би таарсан. Хүнийг ховсддаг маш хүчтэй.
маш хүчтэй хорсддаг. Тэгээд тэр холбоос нь бол ер нь энэ асуур гэдэг энэ дээр нэг тэнгэрээс л холбогдсон байна гэж миний хувьд бол анзаарсан л да тий. Тэгээд яг бид нар бол одоо ингээ оюун санааны зөв чиг баримж байгаа гарах хэрэгтэй л гэж миний хувьд бас ингээ харж байгаа. Одоо ингээ магадгүй энэ цаг үе чи өөр гэж харж байгаа. Алтан ирэн, бомбын ирэн. Одоо энэ цаг үеийн хүүхдүүд ч гэсэн онцгой хүүхдүүд ирчээд байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийг сэрээх одоо тэр ажлуудыг энэ төр бол одоо бас хийх хэрэгтэй байна гэдэг. Миний хувьд өөрийнхөө төвшөнд бол одоо заагаад яриад ингээд явж байгаа тийм. Бас их итгэл үнэмшилтэй бас их зоригтой явдаг. Тийм. Тэгээд бас ярих юм бол ч юм уу бас тодорхой хэмжээний ялгаа тийм зүйлүүд бас нэлээд байна гэж миний хувьд харсан шүү. Ер нь бол тийм. За. Айхтар тохирохгүй гэдэг нь хаашаа ер нь бол зөв чиг хандлага руу бол бүгдээрээ явж байгаа. Тийм. Гэхдээ ялгаа заагууд бол нэлээд байна тийм. Тэгээд ч одоо энэ цаг үе бол бас нэлээд бид нар бол бэлтгэл хийгээ дотроосоо сэр хийж цаг үргэлжлсэн. Маш уртайгаар хандлага өөрчлөлт цаг үе ирсэн байна. За энэ бас нэг юм хэлэхэд Чингис хааныг одоо юу гэдэг Чингэр үзэгтэй байсан гэдэг. Одоо Бурхны шашин ч гэсэн бидний энэ дээрх нэг юм байна үзэдэж шнэтэй бүгдээ. Яг бидний хувьд ялангуяа миний хувьд бол одоо энэ бүх онгоцнуудаас бүр нэлээд өөр тэр 5 дугаар төвшний өөр холбоос байна гэж хардаг. За ер нь нэлээд олон багш нартай бас дээрээс нь холбоос бас үүсдэг. Бас арай өөр их юм энергитэй байдгийг хүнд нөлөөлүүлдэг тэр ухамсарын оюун санаагийн боловсруулах энэ нэлээд олон ялгаанууд бас байна тийм. Тэгээд мэдлэг тийм чухал биш бас байдгийн таантраад бас их санаг. Мэдлэг гэхээс илүү мэдхүү буюу сүнслэг ухамсараа хөгжүүлэх нь чухал байдаг. Одоо түүхэндээ бол тэр сарааха богд гэдэг ч юм уу ердөөсөө тэр шантидива гэдэг ингээд их мэдлэгээр гэгэрээгүй. Ердөөсөө одоо бурхтын холбоос уу гэрлэн одоо авшгаа авчаад тэгээд яг сэтгэлээ ажигласаар байгаад өөрийн дотроосоо ухамсараа таньж мэдж гэгэрж ирсэн. Тэгээд шууд дээд холбоостойгоо үүсчихсэн. Юу яа шинэ. Номлол бол зүгээр амьдрал зааж ирсэн. Мик нагаараа. Шинэ ингээ. Шинэ ингээ. Би чамайг хоёлаа нэг ярьцлагт өрье. Одоо би бас нэг юм чиглэлийн хүнтэй бас ярих гад найз нөхөд лам хотог төвлөгөөд ярьсан нөхдүүд нэг жоохон тойроод байсан. Тэгээд хоёлаа энэ тухай бүр манай тархины хакераар хоёлаа бүр зориуд яриад хөө. Яаж болно? Тий, тэгээ. Тэн дээр бүр хоёлаа тодорхой ярив. Саяын ярьсан дээр чинь яг бас баясаа нэг юм тайлбарлаж хэлье гин. За би зүгээр л өөрийнхөө англи тайлбарлах гэсэн. Дээрээс нэг одоо маш олон тамгатай төрүүлж байгаа монголчуудыг тэн дотор юу яадаг? Улаачин тамга, бөөгийн тархины тамга, оюун бодлын хүчтэнгийн тамга гэдэг. Тэгээ оюун бодлын хүчтэнгийн тамгатай хүмүүс маш их бурхттай, бурхтын ертөнцтэй их холбогддог, бурхтуудтай их холбогддог. Нөгөө шиддэнгүүд, хуйлгаадууд, хутгтууд тэгээд одоо эдийн бурхан хөшийн дагуулуудтай тий архтуудтай энэ төр гэдэг холбогддог тийм чадвартангууд байдаг. Тэгэхээр өөрөө яг тэр талын тамгатай тэргээрээ сэрчгсэн л хүн байгаа байхгүй. Тэр хүн болгон өөр хүчээр өөр одоо өвдгийн хөтөлгөөнд дор босч ирж байгаа. За манай сүнс судар дээр энэ дээр бичсэн байгаа. Онгодууд гэж хүнд хаан суудгийн. Ямар одоо сүнсний 108 хэмжээст байгаа гэдээ үзтээ. Угаасаа 108 хэмжээс сүнсүүд хөгжсөөр байгаа 108 хэмжээсийн өндөр түвшинд очдог. Гэтэл энэ дотор бурхтууд нь яг хаан суудгийн бэ? Онгодууд гингүүд онгодын ертөнц дотор 3 хуваагдаж байгаа. Дээд онгодын ертөнц, дунд онгодын ертөнц, бага онгодын ертөнц. Тэгээд хаана яаж хамтран ажилтдаг юм бурхтууд нь шүвдэнгүүд нь одоо юу гэдэг гигэнтэнгүүд нь элчүүд нь иш үзүүлэгч нарууд нь шиддэнгүүд нь гээд бүгд хэмжээстийн ингээд тайлбарлаад бичсэн байдаг. Яг энэ мэдлэг хүнд хэрэгтэй. Яг хүн болгон хүчрхэг одоо оюун бодлын хүчтэй оюуны мундаг чадвартангууд байна шүү дээ. Имийг ингээд тунгаад холбогдчихдаг. Манай хотог тувалгаадууд гигэнтэнгүүд бүгд л тийм байсан богдод. Бодлын хүчтэнгүүд байна. Тэгэхээр ийм тамгатай хүмүүсийн хувьд бол тэгж зэрхэн зүүн хэрэг. Над шиг бөөгийн тархин тамгатай хүний хувьд бол эрдэм мэдлэг тэмүүлж, дээд мэдлэг рүү тэмүүлж гарч ирдэг. Улаач нарын хувьд бол өгдөөсөө буулгаад тэдрээсээ мэдээлэл авчдаг. Шиддэнгүүдийн хувьд бол тэртээ тэргүй шиддэнгүүд төрхөөсөө тийм шидийн тамгатай гэдэг юм уу? Ялгаарч тодорч төрсэн байдаг. Тэгэхээр хүн болгоны нүүн сэрэг харга зам өөр. Тэгэхээр өөрөө бас тэр чиглэлийн юм. Тэгэхээр бид нар нэгнийгээ үгүйсгэх биш. Бидний явж байгаа харга зам өөр. Гэхдээ бид нар эцсийн дүндээ бүгдээрээ сүнсээ хөгжүүлэх гэж тодорхой хэмжээний сүнснийхээ үүрэг даалгыг биелүүлэх гэж дээд ертөнцөөс одоо дээд өвгдийн одоо холбоосонд орших гэж эмгэлтийгээ сайхан болгох гэж Монголоо сайхан болгох гэж төрсөн шүү дээ энэ цаг үед. За юу яа шинээр би хуваар нь чат бичиж шүү хоёлаа уцаа солилцоод тэр нэг уулзч ярьснаа.
Хөө. За. За нэг хүний асуулт асуул бас 11 хүртэл 5 6 минут 7 минут орчим. За өнөө да. Нэг хүнтэй хариулаарай. Тэгээд өнөөдрийнхөө лайв болон клуб хаусын уулзалтыг өндөрлөө хэвлээ. Манай гүрүү готоба гэдээ бас таны ярилцлаганд орж ирсэн. Бас орж ирсэн. Бас өгөгдөлтөө өнгөж би бас харддаг. Тэр бас холбоотой. За баярлалаа. Нэр юу яснаас ямандаг бурхан гэж түүний ярьсан шүү дээ, тий. Бид нар ч гэсэн бас бурхтыг бол би одоо жишээлбэл бурхтыг бүх бурхтыг нэлээд сайн судалсан. Тэгээ юугаараа ижлийн аль оршихуд ямар үйл хийдэг ингээд бас жоо судалж авчихсан л та. Тэгэхээр бид нар яг ингээд дэлгэрүүлээд тулаад ярих юм бол бид нар ингээд яг тулаад ярих юм бол бүгд ингээд нэг юмыг л ярьцгааж байгаа. Ямандаг бурхан гэхэд би ямандаг бурхныг хаана ямар твд ямар үйл хийхтэй явдаг жишээлбэл мэднэ. 10 хангал маань яг хин хиний төлөөллийн дор ямар хүчний төлөөллийн дор ямар үүрэг даалгавартаар энэ дэлхийд одоо оршин тогтнож байсан бэ? Эсвэл одоо юу дахиулсаар явдаг юм бэ? Эсвэл сүр хүчээ гайхуулж байгаа бүгдийн ерөнхийдөө ингэдэг. Тэгэхээр би энэ удаад нэг судрынхаа хүрээнд л ярих гэж ярьсан учраас судар дээр заасан юмудаа төлхөөр ярьчлаа. Хэрвээ дараа ямар нэгэн боломж олдоод бурхтын талаар гэдэг нь бэдингийн ухаан, буддийн ухааны талаар ярих юм бол бид нар яриа оноо нийлж л таараа. Би ч сайн адилхан л бас одоо би таны эрчмийг бас ингээд сая анзаараад сууж байна. 84 шидтэнгээ тийм над руу орж ирээд өдрөө ингээд эрчимч орж ирж байна. Мэдэрч байна. Тийм бурхан багшийнхаа сүрэг тийм тийм сони эрчим бас биш байна юу. Тэгээд анзаараад. Тэгээд тэнд л яриа нийлдэг тийм. Ярих юм бол тэр энергийн төвшин миний хувьд бол ер нь бас багтаадаж бас анзаарна гэж бодож байна. Ер нь яг янхуу төвшин бас юм бол гэдэг нь ерөнхий битүү байдлаа. Гэхдээ Монголд бол одоо бяцлалт хийдэг олон улсууд байдаг доо бурхтуудыг хардаг, эрэлгийгээ самаад байн бодож сууж идэг ч юм уу, тийм ээ. Гэхдээ яг эрчим энергийн төвшөнд бас тэнтэй ингээд ялгаагийн ус ингээд харах бас нарийн бас байх шиг. Тийм. За баярлалаа. За баярлалаа. За тэгвэл одоо энэ хүрээд хэдүүлээ өндөрлөхүү те. Та бүхэн өнөөрөө бас бидэртэй 9 цагаас хойш 2 цагийн туршид суусан, бас харилцсан, санал бодлоо солилцсон, ялангуяа одоо энд бас өөрийн дуу хоолой бас ижил төстэй ийм мэдрэмжүүдийнхаа та санал бодлоо хуваалцсан, шинэ болон энки тэр мөнх хинг бас тэр та бүхэндээ бас бүгдөөрэнд баярлалаа, бод жаргалдаа баярлалаа. Өнөөдрийн одоо клуб хаусыг мань бас модератор хийсэн Тэмүүндээ бас баярлалаа. Маргааш орой 9 цагаас. Тэгээ нэг гарчгаа болохоор яг монголчуудын сэргэн мандал хизээ эхлэх вэ гэдэг өчтөрийнхээ гарчгаар. Тий. Зүгээр хизээ гэдэг үг бас их хүчтэй орж ирэх баг. За. Нэг хамгийн төгсгөл зүгээр яг за тэгээ. Өндөр өвдөөс авсан мэдээлэл. Энэ бол яа харахгүй өндөр өвдөөс буюу номтын тэнгэрч ерөнхийдөө мэрэгдүүд дээдсүүд хаадууд хацтууд их байдаг. Тэгэхээр тэндээс авсан мэдээлэл шүү. 2030 он гэхэд яг одоо өвдийн гэдэг юм уу те дээд ертөнцийн дээд эзэдийн хүсэн хүлээгээд байгаа Монгол орн биш 14 онд 30 жилийн дараа гэж ярьж байсан. Тэгэхээр одоо нэг 25 6 жил үлдсэн юм билээ. Одоо яг тэр оргил цэцгэлэн зэрэг манлын оргилдоо хүрэх цаг нь тэгж ойлгосон ба. Тэр мэдээллийг л дамжуулж байгаа. Би бол өөрөө бол таамаглалт шүүж байгаа мэдэхгүй байна. Ямар ч байсан оногцсон юм хийгээл явж байгаа. За тийм байгаа. Тэгээд хэдүүлээ наан маш хурдаатай ажилланаа. Зүгээр сууж идэл мэдээ сэргэн мандахгүй ойлгомжтой ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна. За хэдүүлээ ингээд өнөөдрийнхөө яриаг энэ хүрээд өндөрлөө. Бас дараагийн ажил төрөлтэй уулзалтын хүмүүс маань хот хүрээд өглөө. За доорсос бүх хүмүүст бас баярлалаа. За. За Facebook-ээр одоо биднийг үзсэн, сонссон, асуулт асуусан, шеэрлсэн, дэмжлэг үзүүлсэн бас нийт одоо сонсогчдоо, Facebook-ны найзуудаа, дэмжигчдээ бас халуун талархал хүргэе. Баярлалаа. Хэдүүлээ бас цааш-цаашдаа ажиллах, амьдрах, хамтран зүтгэх маш урт удаан хугацааны цаг хугацаа их ажил байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд бас хагасаа өдөр зохион байгуулах гэж байгаа бидний арга хэмжээнд хүрэлцээрээ маргааш бас одоо энэ уулзалтууд маань дараагийн хүмүүстэй үргэлжлэн бас сонирхон сонсхийг урьж байна. Баярлалаа. За баярлалаа.